Hello. Би ихтэй ингэхээр инээ түрээд идэв ба. Амар ярьж иржсэн гинт. Сайн уу? Юу байна да? Анх удаа гоё өглөөний цагаар бичиж जैन. Тэгээд би гоё кофегоо уунгаа бичиж जैन. Би амарсан байгаа болохоор ажлын цагаар бичиж байна. Аха. За. Нуужгаа мод подкаст. Яа, миний хоолой бүр амар нойрмог сонсогдчихжээ л шүү. Тэр бүр баг юм медитейшн хийж шиг. Би бүр өөрөө сонсноо. Яа, юу энийг одоо яаж хүн сонсноо гэж бодод. Баг ингээ орой нойр нь хүрхгүй байвал ингээс тавиад жоохон нойроо хүргэхээр болсон. Ингээ дундаар нь байнга л нойрмог байх юм да өөрхий. Тэр ихтэй аргагүй шөнийн 1-2 цагт. Харин тийм ээ. За энэ дугаар чи 18 дугаар дугаар. Тийм ээ. Гайхалтай хурд явж шүү. Саяхан 10 дугаар хийчлээ гэсэн чи 20 болсон байх юм тий баг. Ямар хурд юм бэ? Одоо ингээ 10 сар дууслаа шүү баг. 10 сар талаасаа өнгөрцөн. Гайхалтай. 4 сарын гайхалтай подкаст хийсэн байна. Тиндертэй холбоотой инээдтэй асуултууд зөндөө ирсэн. Нэг амар урт мэйл ирсэн заяа. Тэгсэн чи тэрэн дээр Тамтан гэдэг аппликейшнаар танилцсан нэг охиноо майчилсан байж алга болгоцсон юм ааши. Тэр охиноо хайж ийн гэснээр бүр амар урт мэйл. Яа, тэгснээр чатаар Тиндер яаж ашигладаг юм бэ? Энэ зүүн дарах нь зөв үү? Баруун дарах нь зөв үү? Туслаач гэснээр. Long distance дээр би найз охинтойгоо 3 сар одоо яг болж байна. Одоо яг тойрын хэлснээр салчих үү дээ. Одоо яанаа гэж агшиг яа. Хөрх юм аа. Яг 3 дахь сар дээрээ салдаг гэсэн мэсэн ингээд. Боломжтой ярьж явахгүй амар хүлээж авч байгаа шүү. Харин тий шууд тусч байгаа мэн л да яг. Тиндрийг хойлоо зохиоцсон юм шиг л их асуулт хэлээ. Бид хоёр тэгээ удахгүй томорхоор танилцах аппликейшн зохионо байх. Шууд ингээ харж байгаа дуртай sex position гэдэгтэй. Тэснэ за энийг сонгочихъя. За ой аяллахын сонин сайхныг яриач. Тэгээ да. Амар халахсан уу? Аимшигтэй их ёо. Бүр яг үдсэн юмнууд эндээс гэхдээ гол зорилго нь яг Universal Studio үзэх гэж явж байгаа шүү дээ. Хоёр найзтайгаа хамт. Тэгээд очсных гээд эхний өдрөө цагаан арим үзээд цагаан арим ч бас амар урт тэгэл амар халах байгаа юм чин дэрүүгээр. Тэгээ хоёр дахь өдөр нь Universal-а үзсэн бас амар халахсан. Айгуу том газар илээ. Тэгээд бидэд нөгөө ямар ч судалгаагүй амар хөөрж очиол үзсэн. Тэгээд уг нь бол очор багтаа байна гэдэг аахгүй хүмүүс. Тэгсэрнэл бид нарт амар санагдсан. Тэгээд одоо хэрвээ Бээжингийн Universal Studio явах гэж байгаа хүн байх юм бол туршлагаасаа хэлэхэд хамгийн эхлээд Harry Potter-ын дэм дээр очиорой. Harry Potter орой болохоор амар очиртой болчтой юм лээ. Уг нь л яг орой болохоор гоё атмосфер нь бүр гоё л болж байгаа юм л да. Гэхдээ очрон дийлдэхгүй юм лээ. Тэгээд тийш явсны гоё юм нь өөрийнхөө юм нөгөө өндрийн айдсыг даван туллаа. Би ерөөсөө Монголд ч галзуу уулан дээр сууж чаддгүй. Нөгөө шилэн гүүр мөрөөр явахаар би ингээ жоохон айгаад идэгсэн шүү дээ санаж байна да. Тийм байсан чинь очингуудаа тэр бүр амар трансформерсын тэндээс хамгийн аимшигын галзуу уулган дээр хамгийн эхлээд суудсан. Тэнгүүд бусдууд нь гайгүй. Тэгээд тэндээс ахын Монгол хараалууд урсгасан. Тэгээ хоёр найзтайгаа мөрөстө сайхан хараал урсгаал орилоо л гэсэн. Тэгээд ихэнхдээ нүдэн амьсараад таарсан. Тэгээ нэг гоё юм тэр байна. Ямар ч гэсэн айдсаа даван тулсан юм шиг санагдчихээн. Нэг тиймэрхүү. Гоё юм аа. Тэгээд Universal ямар амар уулгалтч ба. Universal Studio дээр нэг газар зураг авахуулаад зогсчихсэн чинь хятад залуу танилцаад яг хажууд бас зураг авахуулаад зогсчихсэн. Би найзтайгаа хоёлаа тэр найзтайгаа хоёлаа ингээд зогсчихсэн. Намайг авсан чинь араас гүйж ирээд хятадаар WeChat-а өгчих гээд. Тэгээ би хятадаар ярьдгүү гэсэн чинь англиар асууж байгаа байхгүй. Тэгсэн чинь намайг юм хятадын им ирлиз гэж бодсон гинэ. Им хятад Америк ч юм уу эсвэл нэг юм хятад ямар ч юм өөр улсын ирлиз охин мэн гэж бодсон. Тэгээ амар өндөр юм гэж бодсон гинэ. Тэгээд WeChat-а солилцоод хятад найзтай болсон. Тэгээд дахиж өрөөсөө уулзаагүй намайг явтал өрх юмт өдөр болго өнөөдөр хамт хаал идэггүй. Өнөөдөр хамт гадуур явах. Чи хаашаа явах гэж байгаа? Би чамд. Чи нэг өдөр тэгчихгүй байсан. Уулзчихгүй байсан. Харин гэхдээ амар шахуу хуваартай явжсэн болохоор амжаагүй. Тэр уулзъя гэж бодсон ч амжихгүй юм бэл.
Тэгээ ямар ч гайдгүй бит гурав хамгийн нийтдээ. Эндээс зүгээр яг тим юм үзүүлэх гоё яадаг гинэ гэж универсалынхаа хажуугаар юмнууд жагсааж аваа явцсан. Тэгээ тэднийгаа ч гүйцэд үзэж амжаагүй. Сони юм нь англи хэлтэй хүн амар бага байсан. Ерөөсөө хятадууд англиар ярьж албаар л та. Тийм. Яг ингээ бүх юм хятад хэл дээр. Юм хятаджуулахыг хүсдэг. Хятад хэлээрээ хангалттай байгаа. Албаар англи мангли ямар ч хаяг маяг байхгүй байна. Англиар бичиж байгаа юм зүгээр хятад юм аа англиар нөгөө галиглаа бичсэн. Тэрийг тэгээ хийж ойлгохгүй шүү дээ. Яг нэг юуны метроны буудал юмнуудаа л харна үгээс бусдыг нь ойлгохгүй. Тэгээ метро амар гоё санагцсан надаа. Бид нар яг метрогүй болохоор амар их боломжоо алдаад байгаа юм шиг санагдсан төгжрөл. Тэгэл мангар гоё урд яваал ерөөсөө цаг алдахгүй замдаа. Ямар төгжрөл байх вэ? Нэг тиймэрхүү. Тэгээд гадаад хүмүүсийн ордог бааранд орж үзсэн. Бээжингийн яг төвд нь Бакарди гэж лөө. Эхний өдөр очиход гэхдээ жоохон хүн бахтай юм баар гэхэд хэцүү зүгээр нэг юм лаунж шиг хүмүүс жоохон сууж ууж муугаадсан байхгүй юу? Тэгээ маргааш нь яг 5 дахь таарад очисон чи. Бүр ингээд жинхнээсээ ямар ч бөкс эргэх зайгүй заяа. Би баг ингээ өөрөө хөдөлж бүжиглэх шаардлага байхгүй. Намайг ингээ тал талаас шахаж байгаа хүмүүс хөдлөнгөд би ингээ донд нь хөдөлж бүжиглж мүжиглээд. Тэгээ амар их өнгөтэй арснууд амар их байсан. Баахан шар өгтөд байсан. Тэгээ яг уу яг тэнд нөгөө аялж явж байгаа түр очсон тийм юун хүмүүс, сонирхолтой хүмүүс нэг байхгүй дандаа тэндээ яг амьдардаг. Хүмүүс амар. Тэд чинь тэндээ тэгээд ажиллаж л байгаа л да. Тийм. Яг дандаа аялж байгаа хүмүүс тал талаас цуглаа тэгээд уулзах юм бол зарим нь бараг за буцаж ирэхгүй юм чинь эсвэл намайг хинч танихгүй юм чинь гэдэг юм амар чөлөөтэй гоё галзуу идэв штэ. Тийм юм нэг их мэдрэгдэхгүй зүгээр яг л зүгээр бусад хүмүүс ингийн хүмүүс шоудж байгаа юм шиг. Тэгээ хятад зүгээр night club руу орох гэсэн чинь оруулаагүй. Гадаад хүмүүс оруулах жоохон дургүй юм шиг лээ бас. Тэгснэ 3 өдрийн өмнө ширээ захиалах хэвээр захиалга өгөх хэвээр байдаг мэдгүй очсон чинь бүр улаан цай шал удлаа яриад өдрөөс. Йоо. Тэгэл Тиймэрхүү санаатай энэ өөрч нэг санаас одоо юм болоогүй дээ. Чи тэр таныг ашиглаж үзэхгүй. Оо тий юу штэ нэрээ. Тиндэр би нээчэд явсан чинь очиод нөгөө симимээ солиод буцнаасаа симээ гаргацсан чинь дахиад тиндэрээ нөгөө юу яаж ор гэд логин хийж ор гэд. Конфирм хийгээд үү. Тий. Тэгээ яг нөгөө Монгол дугаар дээр нээсэн байсан болохоор дахиад шинээр нээхээс хятад дугаар дээр нээхээс залхуураад тэгээ тэн дээр юус ашиглаагүй. Гэтэ бараг тех завч байгаагүй. Жохон тайван л явахаар юм блэ. Цөөхөн өнөөр болохоор хэцүү. Хөлний ч уул бараг захтантай болсон аа. Үргэлж шагааны яс маань янгинаад орой бүр ямар ч ирч өчгөө өдрийнхөө юмнуудыг дуусгаад орой нэг буудалта 8 9 гэл очиж байгаа байхгүй. Тэгээ ингээ жоохон юм мэдэж ингээ амарч хөвтөжсэн аа. 10 өнгөрөж басснаа. Нүүр мөрөө дахиж будаад ингээ стил яалаастай заяа. Яа их гэсэн. Нүрэ будаад дахиад гарч шоодох гэсэн. Ааха. Гоёсан. Цаг агаар амар гоё илээ. Яа, Бээжингийн охтууд ямар амар хөөрхий нэрээ. Амар царилэг. Тийм ээ. Хөөрхөн. Тэгэл яг хотын төвөөр рүү болохоор ч гэдэг юм. Яг л нөгөө TikTok дээр байдаг охтууд л илээ. Атя. Nice. За, танаар санаа сайхан. Юу ивдээ? Би өөртөө таг бүр юу ч ямар ч ажил хийгээгүй. Таг алга болох нь ойлгомжтой л дээ. VPN яаж явахад яаж чадахгүй шүү дээ. Яа, би тэгээд би энэ өглөө 6-аас сэржиж өдөр 12 болно шүү дээ. Тэг би ингээ өглөөний 5 цаг, 6 цаг, 7 цаг, 8 цаг гэд сэрүүлгөө тавьчихсан заяа. Тэгэл унтчихагаал 5:30 мөч гэл ингээл нэг нүдтэй нээгээл сэрэл заяа. Тэгээ шууд ропч ингээл босоочод буцаа гэл аваад ингээл захиалга махалга аваад заяа. Бүр яа. Манай найзлууд бүр ингээд ажилдаа явчихсан. Хөөе чи юу игээд байгаа чи. Ингээд бүр юуш дуурахгүй ингээл юмнуудаа захиалга аваад хүмүүс баахан бичсэн байгуудаа хариулаад тэгснэ буцааж удаа цагийн дараа сэрэлэг дунгуурт нь дахиад ингээд сэрэл ингээд захиалга аваад ёо бүр тэгсээр аваад эхлээд бол яг байгаа буцаж унтаадсэн. Сүүлдрүүгээ ингээд тэгж сэрчээд буцаж унтаж чадахгүй. Тэг өдөржингөө нэг амар сонин нойрмог юм явж маваа. Тэгсээр байгаа бүр нойрны асуудал орчихсон ёо. Тэгснэ оройн нь бүр ингээд 8 үед ингээд юуш доорохгүй ингээ ороод ирсэн. Би одоо унтах хэрэгтэй. Одоо бүр амар ядарч шүн 4 цаг онцсон гэж. Яа. Одоо сайхан амар чамаг байхгүй.
Тэгээд чамааг ирдэг өглөө ингээд унтчихагаад сэрээд ингээ харсан чи аль хэдийн захиалга авч бацсан. Яа ямар сайхан юм гэж бодож. Намайг амраах гэж ирээд тал зовсон байна да хөрхий. Арай нүдтэй. Тэгээ яг мэдсэн юм шиг жоохон ачаал ихтэй байсан байна те бас. Бүр амар их байсан шүү дээ. Огцом нэмэгдсэн. Би ядж хахад бүр ингээд их байлгахын тулд бас ингээд эрт сэрж амар их постуудаа хийж мэгээл амар шеэрлж мэглээд тэгээд яг нэг зориг тавьсан мааш нэг тоотой тэрэндээ хүрэх гээд бүр амар өглөө болгон басаал тийгээ ингэж хийж игээл ёо. Одоо тэгээ та тэгсэн чинь завгүй болчвол одоо тэгээ өмнөгшгөө жоох. Ажлынхаа цагаар л юу гэл хийх бах. Би өгн бас маргааш ажилдаа орох хэрэгтэй байсан. Тэгээд угаасаа 5 дахь болохоор хойшлуулад нэг мөс нэгтгэс ажилдаа орё гэж бодоод. За чиний өнөөдрийн сэдв юу вэ? Би юм ярихгүй. Би юус юм ярмааргүй та нар надгүйгээр бродкаст хийсэн мэлээ. Оо. Би тэрэ чи гүйлгэж уншсан намайг хин ч асуугаагүй л гомдсон. Би хизээ хэлээ тэр чинь 2 оны өмнө л үү? Тийм баха. Амар уудаад тэгээд за ганцаараа хийж идүү гэд ганцаараа хийсэн. Тэгэл өөрөө нөх юм ярихгүй хүмүүс баах юм ярьсараа орондоо бицэргээл. Уг нь бол ойр ойрхон хийвэл гоё тий. Даан ч амар их цаг ордог тий. За 18 дахь дугаар дээрээ бид хоёр single life буюу single амьдрал, ганц бие амьдралын тухай ярихаар шийдлээ. Өмнөх нэг дугаар дээр бас хэлсэн тий. Гэхдээ одоо юу гэдэг чинь ганц бие байх үедээ хийх ёстой 10 зүйл 20 зүйл ч гэдэг юм уу эсвэл ганц бие амьдралын давуу талууд гэл юм чагсаагаад бичсэн юм сүртэй юмнууд байдэн штэ. Тийм юмнууд уншихаа гэхдээ надад жоохон ганц бие байна гэхээсээ илүү зүгээр л нэг юм хувь үнэн жоохон эго өндөртэй байхыг хэлээд байгаа юм шиг юм утга нь арай өөр санагдаад байдаг байхгүй юу. Өнөөдөр бол битээр ерөөсөө тийм юм ярихгүй зүгээр өөрсдийнхөө үзэл бодлыг хэлээ. Би гэхдээ ер нь бас single юм шиг л амьдртын юм шиг санагдчихлаа гин. Ямар утгаараа вэ гэхээр ингээл өглөө босоод би ингээл өөрийнхөө л тухай бодоод амар нарциссист нас тэгэл нөгөө нэг өглөөний скин кэр хийгээл дасгалтаа яваал, йогондоо яваал, ажилдаа яваал. Тэгэл ингээл мэдгүй өөрийнхөө л төлөө ингээл өөрийгөө бодоод ингээл яваал оройн нэрэл дахиад скин кэр хийгээл ингээл юмнуудаа хийгээл мэдгүй заримдаа амар селфиш юм шиг. Надад бол яг тийм бараг single байснаасаа илүү одоо өөрийгөө тордож өөрийгөө хайрлаж амьдэрдэг юм шиг яг тийг санагцсан. Яа тэгэхээр одоо хажууд ингээ хүн байгаа болохоор тэр ингээ надад ямар ч сэтгэл зүйн асуудал ингээ үүсэхгүй байгаа штэ. Тэгээ бүх юм ингээ окей байгаа болохоор зүгээр л ингээ өөрийгөө улам бодоол гоё гэх юм уу. Single байсан үедээ болохоор яг нэг тэгж чаддаггүй маа. Эсрэгээрээ бараг би хөрхөн биш байгаа юм болоо. Би тийм байгаа юм болоо. Би одоо ямар хүнтэй суух юм болоо. Би одоо тэр залуу яг надад сайн болов үгүй болов гэдэг ч юм уу те. Баахан тийм юм ингэж бодсоор хагаад юу тэр нөгөө нэг тайван өөрийгөө тордоол ингээл дуртай юмаа хийгээд явах. Бараг эсрэгээрээ уул нь эсрэгээрээ single байхдаа тийм байгаад уул нь байх ёстой шүү дээ. Араа жоо хойломж барьчлаа. Яг сая таны хэлснээр хэлсэн чинь ер нь яг тийм байхгүй юу? Би бас энийг жоохон том болоо л ойлгож байгаа. Яг өсвөр наснд одоо ингээд том болох хүртэл миний төлөө бас нэг өөр хүмүүс ингээл эцэг одоо байгаагаас илүү санаа тавиад ч юм уу. Би эсвэл бас найз нөхөд ч юм уу, аав ээж гэр бүлийнх ингээ бусад хүмүүст амар их анхаарал өгдөг. Өсвөр нас ер нь тийм байдаг штеп. Өөрийгөө нэг боддгоо гэх юм уу? Өөрийнхөө юу мэдэрч байгаа, миний дотор юу болж байгаа тэрийг нэг ойлгож зөв илэрхийлж ерөөсөө чадахгүй. Хүмүүс намайг ингээд энэ хүн надад ингэж хандж чинь ч юм уу дандаа бусад юм хүмүүс хоорондын харилцаан дээр амар их анхаарал хандуулаад явж байгаа. За тэгээд эрт хүнтэй сууж муугаад хүүхдтэй олчих юм бол үргэлжлүүлээд бас нөгөө гэр бүлийнхээ төлөө, хүүхдийнхээ төлөө санаа тавиад бас ингээд яг нөгөө өөрийгөө яг зөвхөн өөрийгөө ойлгоод зөвхөн өөртөө харьцаж амьдрах хугацааг ингээд алгасаад байгаа юм шиг санагддаг байхгүй. Тэгэхээр ганц бие байгаа үеэ одоо нөгөө хитрхи их за би ганц л амьдран залуунаас ганц л олдно гэж амар хайн хандлаггүйгээр эн чинь яг миний зөвхөн өөрийнхөө төлөө ганцаараа өөртөө зориулах боломжтой нэг юм хэдхэн жилийн хугацаа гэд амар appreciate хийх хэрэгтэй юм шиг санагддаг болцсон байна одоо. Тэгэл үргэлжлүүлээл
том болоод дараагийн асуудлууд гарч ирээл өөр санаа тавих хэрэгтэй юмнууд зөндөө гарч ирнэ шүү дээ. Тэгэхээр тэднээс өмнө харин арай асуудал бахтай, арай гоё юм хөнгөн амьдрал хөнгөн байгаа дээр яг гоё нөгөө мэдрэх хэрэгтэй юмнуудаа мэдэрхэл хэрэгтэй юм шиг санагдаж байгаа. Тэгээд янз бүрийн асуудалт нэг их стресстэйгүй. За яах вэ гэж хөнгөө хүлээж аваад тэгээд гол нь ингээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг амар сайн ойлгодог болдог гэх юм уу. Тэр амар чухал санагд. Сэтгэл хөдлөлөө гаргаж болно. Гэхдээ тэрийг за би яагаад ингэж байгаа илээ. Би тэгээд тэгсэн шүү дээ. Яагаад тэгвэл би тэгсэн бэлээ гэж ингээд ухаад яваад тахаар яг ингээд яагаад гэдэг нь амар бүр ингээд өөр юмтай ч холбоотой эсвэл ямар нэгэн шийдэлтэй асуудал бол гарч ирнэ. Тэгэж яг ойлгох хэрэгтэй. Тэрнээс биш угаасаа ингэдэм болов угаасаа тийм юм болов гэх амар өөр лугаа асуухгүй бусад руу ингээд асуулт тавиад тэгээ нэг шал өөр дүгнэлт гаргаж маргацсан яг тийм шүү дээ. Тэгээ яг ингээд өөртөөгөө амар гоё байж сураад өөрийгөө тоордоод хайрлаад байхаа оронд эсрэгээрээ өөртөө амар их хитрхи их драма авчирдаг тий. Ингээл нэг залуугаас болоод амар шаналал эсвэл нэг асуудлаас болоод амар шаналал эсвэл тэрийг хитрхи их юмд ингээ санаа зовоол ирээдүйдээ хитрхи их санаа зовоол тий амар дэгдэг юм санагцсан. Ер нь бүхэл охтуудад тэгдэг л ахaltaа. Би ч гэсэн тийм л байсан. Тэгээ одоо яг миний яг ойлгоод байгаа юм бол яг би ингээл бүх юм амар их юм үзэж дуулаад амарлаг ухаантай болчихог л юм л та. Гэхдээ яг энэ өөрийгөө ойлгох сэтгэл хөдлөлөө өөрөө зөв ойлгох хэрэгтэй. Эхлээд яаж байгаагаа сайн ойлгоод мэддэг байх хэрэгтэй. Тэрийгэ зөв илэрхийлж сурдаг байхал ингээд харилцааны амар хамгийн чухал юм энэ юм шиг санагдаж байгаа байхгүй юу. Тэгэхээр энийг хүн ганц бие байхдаа л ингээ хөгжүүлж сайжруулах боломжтой. Тэрнээсээ хажууд нэг хүн уурлахаар аргадаал ингээл тэгээ би өөрийгөө ойлгохгүй байхад ингээл миний айдлыг олохгүй л ингээ хажууд нэг хүн зовоодох юм бол би сайжрыг ингээд би өөрийгөө ойлгоё мэдрээ гэсэн ямар ч тийм юу байхгүй болчихно. Шаардлага байхгүй болж шүү дээ. Боломж олохгүй. Тэгэхээр яг ганц бие байх хугацаанд энэ одоо яг юм сэтгэл хөдлөлтэй холбоотой мэдрэмжүүдээ өөрөө сайн зохицуулаад сурчих юм бол эн чинь цаашдын дан ганц юм хайр сэтгэлийн гэлтгүй бүх харилцаанд амар чухал нөлөөтэй санагдаж байгаа. Тэгэхээр миний өгөх тип бол одоо ганц бие байх хугацаанд тийж аял маял тэгээ олон залуутай болд сайн гадуур дотуур яв шоуд гэсэн юм ерөөс ярихгүй. Зүгээр сэтгэл хөдлөлөө зөв илэрхийлж сурцгаая. Чиний сэтгэл хөдлөл ямар ч хийж олон тэргээ зөв гадагшлуулах хэрэгтэй. Яг зөв. Ийм их юм ухаарлаа та. Энэ олон жил ганц бие явсны хүчинд. Тандас ийм ганц бие хугацаа явсан үе их байгаа тэгээ ер нь. Би ер нь байнга л ганц бие байсан шүү. Би яг юу юм бэлээ? 0 эсвэл 100 гэж боддог заяа. Хэрвээ одоо хин нэгэн залуу 100% биш бол 80, 75, 85 ч юм уу. Тийм байвал ингээд зүгээр л тэр бол 0 гэсэн үг. Тэрнтэй ингэж хамт байхгүй яг 100 байж иж над би хамт байна. Тэрнээс ш зүгээр л нэг за энэ нь жоохон тийм тэгтээ ийм за ирээдүйд угаасаа нэг яаж ч утсан нэг таарахгүй дээ гэж бодсон. Ер нь хамт ганцаараа байхынхаа оронд зүгээр хамт байж идөө гэж боддог ч юм уу. Эсвэл өнөөдөр гэртээ ганцаараа хонмооргүй байна, амар уудахтайгүй нэгтэй байна. Ганцаардж ийн гэж бодонгуутлаа дууддаг ч юм уу, хамт байдаг ч юм уу. Тийм байх хүсдэггүй. Тийм болохоор тэгэл ганцаараа л яваал гэсэн. Тэр нь ч гэсэн надад амар гоё. Дээрэс нь би миний сэтгэл санааг би хэн нэгнээс олж миний сэтгэл санаа ингээ байнга тогтургүй амар хэцүү байхад би амар дургу. Тэгэхээр надад ингээд амар төвөгтэй байдаг. Тэгэхээр ганцаараа happy байсан надад илүү дээр байдаг байсан гэх юм уу? Ганц бие байхдаа ингээ ганц бие байгаагасаа ганцаараа байгаагасаа ингээ залхаад яа найз залуутай болох юмсан эсвэл найз залуутай байсан бол ингээ байсан да гэж бодож исэн юмнууд байгаа юу? Ямар үед тийм бодож ирдэг байсан бэ? Ер нь single байхдаа гарч ороод шоудах, найзуудтайгаа уулзах ч юм уу тиймэрхүү юмнууд өмнө байснаасаа тийм гоё санагтаа болох. Миний хүсээгүй байгаа хүмүүс ингээл ирэх. Надад юурээс ингээ таалагдахгүй. Ийм үү нөгөө ганц бие гэдгийг хүмүүс мэддэг болохоор жоох ингээ дээрлэх гээд гэх юм уу? Яг нэг жоох илэг байх гайт юм шиг. Тийм юм угаасаа байдаг. Тийм хандлага мэдрэхээр яг тэр үед бол яалтгүй гэж бод. Хэрвээ би найз залуутай тэрийг мэддэг байсан бол хинч тэгж хацахгүй штэ гэж бодох уу ер нь жоох их байдаг штэ тий. Зөндөө.
Жишээлбэл заяа. За 10 18 19 мөстэй байхдаа ч юм уу. Аха. Одоо ингээ манай найз охтууд бүгдээрээ найз залуутай байхгүй юу? Тэгээд би нэг найзтайгаа найз залуугүй. Тэгсэн чинь тэр ингээд найз залуучууд нь ер нь ингээ одоо бодонгойтой амар тийм бүдүүлэг орк гараад байгаа байхгүй юу? Нэг юм нилээн бидрээс насаар ахмах ч юм уу. Тэнгүүтээ одоо ингээд нэг амралтын газар байлаа гэж бодоход, бассейн байлаа гэж бодоход тэр бассейн руу ингээд охтуудыг аваа ингээд шидэж байгаа байхгүй юу? Тэр нь ерөөсө фан биш байхад өвчээр заяа. Бүр ингээд өөр өрөөнд ингээд унтчих чинь бүр ингээд дөрөв хөлнөөс нь ингээд гар хөлнөөс нь барингуудаа ингээд шидэж мэдээ заяа. Ерөөсө ингээд тэрийг үгүйгээ даах тоохгүй. Тэнгүүд тэрийг хэнийг шидэж байгаа гэвэл намайг шидэж байгаа. Дахиад тэр нөгөө найз залуугүй охиныг шидэж байгаа. Тэгээд эсвэл тэнд найз залуу байхгүй байгаа охиныг шидэж байгаа. Тэснэ өөртөөхөө найз охтууд руу бүр хизээч тэгж чадахгүй. Ч юм уу те. Ингээд тэр тиймэрхүү юмнууд ингээ амар уур хүрэгдэг. Тэнгүүтээ дахиад нэг өвөл ингээ шинэ жилээ тэмдэглэж байгаа найзуудаар амар их цас орцсон. Тэнгүүд нөгөө тэнэг дахиад нөгөө нэг тэнэг залуу чинь заяа. Дахиад нэг тэнэг залуутай нийлцээ. Ингээд амар том цасаар ингээ нүүр угаах жагаан заяа. Тэгээ бүр ингээ хойноос илдэж хөөгөө заяа. Тэгээд бас намайг тэгж байгаа. Тэр охиныг тэгж байгаа. Тэгснээ өөртөөхөө найз охтуудыг эзэж тэгж угаахгүй амар муухай газтэй. Тэгээ хамгийн новшин нь тэгэл салж л байгаа юм л да дараа нь. Тэнгүүтээ дараа нь ингээд бичиж мичээл амар тэнийг салсныхан дараа бичиж мичээл хоёулаа тэгсэн заяа. Надад амар тийм сэжгийн тэр ингээд одоо хүртэл бодохоор ингээд надад амар муухай гомдмоор санагддаг. Тэр чинь яг найз залуугүй ганц би байгаа ер нь бол дээлгэж байгаагийн нэг юу байхгүй. Яг наана ингээд зүгээр хөвгчлөлтэй байгаа ч гэсэн цаана нэг тиймэрхүү байдлаар амар зэрлэг зангардаг гэх юм. Тэгээ тиймэрхүү юмнууд зөндөө болно. Одоо ингэдэж штэ. Нэг эмэгтэй найз маань нэг ингээ харцдаг залуутайгаа ч юм уу хамт гадуур гарч мараад эсвэл шоудж өрөө явахаар болонгууд нэг сингл найзаа ингээ хүчээр дагуулж явж мох гад эсвэл ингээ хотоос гарч мараа сахин гарангууд. Тэгэнгүүт л яг нэг ганц би ухраас нэг юм дуртай хинтээ чамаагүй ингээл нэг хүн авчраал танилцуулангууд нь тэрнтэй дуртай нарахгүй танилцаал шууд танилцсан өдрөө ингээл хамт явж моох хэрэгтэй юм шиг. Шууд ингээ хүчээр нийлүүлж ингээ хоёр талаас ингээ хүчээр нийлүүлэх гэдэг нь бүр амар ядаргаатай. Йоо би дахиад нэг жишээ ярих уу? За. Бүр амар фани заяа. Бас 18 таа байсан заяа. За. Тэгээ дахиад нэг тэр нэг манай найз залуугийн тэр хөгшин жоохон ах найз залуугийнх нь нэг хоёр найз нэг амар царамтай хоёр. За ингэж яриул сонсчдээ болчих шээ. Ямар ч юм тийм non attractive тийм хөгшин царай муутай. Аха. Тэгснэ тэр ингээд зөвхөн автаа танилцуулах гэж байгаа заяа. Яа тэгэхээр би сингл учраас. Тэснэ хамгийн аимшигтай тэр хоёр хоёулаа ирсэн заяа. Хоёулаа танилцах байгаа юм байна. Хин нэг сонгох гээд байгаа юм уу? I don't know. So хамгийн аимшигтай нэг юм намаа ингээ гэрээс ирж аваад намаа ингээ зүгээр хилж мэлээгүй. Юусэн би мдээгүй ч хэлөө. Тэгээд караоке орж байгаа юм заяа. За. Тэгснэ ингээ бүгдээрээ дуулж муулаа заяа. За. Йоо, тэнгуүтээ би ингээд амар тэнийг юм тохгүй байдалд орчиж байгаа штэ. Нэг хоёр залуу ингээд ирээд тэр ингээд надтай ингээд танилцуулах гээд байгаа. Тэгснэ яг хинэнд танилцах гээд байгаа. Яг ингээд бүр амар утгагүй заяа. Зүгээр намаас ингэж болохоор ингээд нэг тийм зохиомл юмд ингээд оруулах шахахгүй. Бөөнөр уулзангаа. Хүн ингээд ерөөсөө өөрөө хүсэхгүй байх чам. Би ажид ихлээс нэг амар дуулж муулдаг төрлөх биш байхгүй юу? Ялангуяа танихгүй хүмүүсийн хажуудад бүр тэгж дуулж караоке шууд ингэж аваалаа маа гэд дуулж муулахгүй. Тэгээд ингээд би амар тухгүй байдалд ороод тэгээд тэнд ингээд амар хүмүүс бүгд дуулж байгаа штэ. Тэг би ганцаараа дуулахгүй. Тэгээд нэг амар тухгүй байгаасаа болоод тэр вайнаас нь бүр ингээд минут тутам ингээд байн ингээд уугаад амар тухгүй байгаа болохоор хийх юм олдохгүй тийм үү. Би усад нь бол зүгээр ингээд дуулж байгаа штэ. Тэгснэ хамгийн инээдтэй караокеанаас гарсан чинь би ганцаараа ингээд амар согтцсон. Тэгснэ гадаа гарсан чинь би гадаа бүр бөөлж үзээ. Тэг би бүр ингээд бүр шууд тасарсан заяа. Яг л намаа ингээд амар тухгүй байдалд ингээд оруулчих байгаа байхгүй. Тэг би ингээд миний санаж байгаагаар би ингээд бөөлж явахдаа ингээд хальт харсан чинь тэр хоёроо ингээд зогсчихлаа. Яа. Би
what the fuck. Тэгээ би уцмуцаа хайцсан заяа. Тэнд карантинд орхицсан. Тэгсэн чинь дараа нэг нь бас нэг миний уцыг авчаад авч мавцсан. Тэгснэ дараа нэг уулзахтаа өгч мөгөний тэр гэж мөгөө. Ёо. Би ямар ч нэг сайн болж молоод тэгээд баахан захаа махаа шүдэг мөдө бичиж бичээд. Би тийм амар тохгүй байдал орж тэгэж амар ганцаараа цогтож магтсан шүү дээ. Тэд нар бүр ингээд манай найзууд яг ингээ ярианууд нь ингээ сонсогдож байгаа шүү дээ. Яна наасан болоо. Ерөөсөө ингэ дгүүдээ. Ерөөсөө сагддгүй штэ гэж игээд ёо. What the fuck. Тэр тэгээд амар муухай ситуац байгаа зү. Нэг ингэ хүчээр. Тэрнээс хойш байг тэгэл ингээл кино үзэж мүзгингүүт хүрээд ир чинь. Тэгэл өөр нэг юм хийгээд тэнгүүт дандаа ингээд хүрээд ир чинь амар хэцүү. Тэгээ яг нэг чи тиймэрхүү байдалд орж ирсэн үү? Хүчээр танилцуулах чамайг амар awkward байдалд оруулж ирсэн. Окей гайгүй. Би тэгээ дандаа ер нь зогтож мухтаад найзуудаараа гадуур явж исэн ч гэсэн би яг юм ghost хийдэг төрлийн хүн байхгүй юу? Яг ингээл хармаар санагдаад, тухгүй санагдаад ч юм уу эсвэл жоох ингээ алкогол хэрэглээд явлаа гэж бодоход би ингээ согтох гээд байгаагаа мэдрээд ингээ нэг уумааргүй үе байдэн шүү дээ хүнд. Тэгээ ингээд ууж болдгоо ч юм ингээ үнэхээр ингээ уугддгүй үе байдэн ш. Тэр үедэд би ингээ зүгээр шууд бүгдээрээ ингээ клуб бүжиглээ байж хат ганцаараа гараа явчихдаг байхгүй юу. Тэгээ гэртээ ирэнгүүтээ би гэртээ ирсэн шүү. Санаа зовлтгүй мовлгүй гэж хэлчихдэг. Тэгвэл явлаа гэж хэлээд явахаар явуулдаггүй шүү дээ ер нь найзууд. Тэгэхээр яг тийм юм бол нэг санаанд орохгүй байна. Гэтэ ер нь л намайг ингээд хүнтэй танилцуулаад өгөөч гэж хэлээгүй л бол тэгж хүчээр амар нэг борлогдохгүй бараа шахах гэж байгаа юм шиг тийм хандлага ер нь хүмүүст байгаад байдаг. Би өөрөө хүсээд ганц бий байж болно шүү дээ. Би хүнтэй болцохыг хүсэхгүй байж болно шүү дээ. Эсвэл ингээд зүгээр хөргөө ганц би ингээд чи одоо хүртэл хөрөхгүй юу хийж байгаа. Яагаад маагаад гэж мэгэл те амар тийм. Хүнтэй суугаач ээ. Найз залуутай болооч ээ гэж хамаатууд хүртэл аягүй их тэгдэж штэ. Оо болоогүй. Ааха. Яас яг тэгж хариулт. Арай болоогүй байна л. Тэгээл нэг өөр юу гэж хэлж байгаа арай болоогүй. Одоо баг ааж хэрэг гэх юм бол өө нав хүн тоохгүй байна уу гэд хэлчих юм уу л гэж бодож байна. Дахиж битээ асуугаатай эмзэг сэлгэж гэж байна. Надад болохоор яг тэр нэг ганц би байхасаа залхаад ёо гэж боддог үе. Яг нэг амар ганцаардах үе байд юм аа. Нэг хэд жилийн өмнө лөө 2 жилийн өмнө би нэг хөлөө гимтээгээд ажил дээр хөлөө гимтээгээд тэнд хэлжэлөө. Тэр өдрөө баг тань руу бичижсэн бах ингээ уйлцсан амар зураг мураг явуулаад санахгүй байна да. Тэгэхэд би яг ингээ ажил дээрээсээ гараад ингээ гიშгэж болохгүй байгаа хгүй юу? Би байхгүйсэн билээ. Байхгүйсэн зүгээр бичсэн л. Ганцаараа ингээ такси яриад гимтэл мөвдөл яваад гიშгэж чадахгүй байгаа штэ. Тэгэнгүүт ингээл ингээ хин рүү ярьж яаж махаа мэдгүй. Манай гэрээ хийж хахад хөдөө аялаар авчихсан 100 яг наадмын амралтын дараа мараачлуу. Тэгэл ганцаараа гимтэл дээр очингууд ингээд ядаж ингээ юм түшиж явмаар байгаа байхгүй. Нэг талтаа ингээд хүн сугдаж мухтаад явах гэхээр би ингээ нэг бол манай огт гიშгэж чадахгүй. Тэгэл ганцаараа гимтэл дээр очиод ганцаараа тэрүүгээр ингээл тоглоол хан түшиж мөшиж яваал. Тэгээ гараал такси ярих гэсэн чинь тэр гимтлийн хашаан дотроос хизээч такси олдохгүй заяа. Тэг би амар хол зам руу мангар хэцүү замаар ганцаараа явж такси яриад. Тэгэнгүүт таксины ахт хэлээл намайг ингээ нөгөө эмийн сангаас бахан юм авагцсан. Эмийн сан орох гэсэн чинь тэр хэвээ эмийн сан дандаа юм өндөр довж би шатаар явж чадахгүй заяа. Тэгээл ингээ эмийн сан хайж явж маавал гэрийнхээ гадаа очиж буусан чи бас ингээ зогсоол байхгүй. Ямар ч орох боломжгүй болчихоо би замын эсрэг талаас ингээ дахиад алхаж явж маавал. Тэгэхэд би бүр ингээ амар шантарч ирсэн шүү дээ бүр. Яа ингээ дууд хүн байхгүй зүгээр ингээд ирээд өвдөж гимтсэн байлаа ч гэсэн ирж туслах хүн байхгүй байх амар тэнийг юм байна гэж бодоод тэгэхэд нэг амар хэцүү санагдчихсан. Тэгээ бас нэг баг тэр үед байхаа тэр үед би та яг ажиллаас гараад явцсан. Тэгээ би амар ганцаарддаг гэсэн юм болов. Тэгээ яг өөрөө ажиллаад хараад ганцаараа мангар удаан амар хол алхаж явдаг гэсэхгүй би. Амар халахдаг гэсэн шүү дээ ер нь. Тэгээл яг гэртээ орсон чинь би яасан бол тэгээ түшиж мөшөөд явж байгаа шүү дээ. Тэгээд гэртээ орсон чинь гинт яг тэр өдөр надад нэг тийм мэдрэмж төрөөд яагаад ч үлээ бас ганцаараа л гэсэн бараг сар мар ганцаар амьдсан байхгүй. Тэгээ ороод ингээд харанхуй болцсон гэрлээ ингээ би өөрөө асааснаа харанхуй гэрт ороо гэрлээ асааснаа яа ингээ харанхуй гэрт орж ирэх ямар муухай намайг хинч хүлээхгүй байна. Намайг ингээ хинч гэрл асааж угтаж авахгүй байна махгүй гэж бодсон амар эм ороод тэгээ тэр үед л яг би одоо ер нь найз залуутай болох болцсон юм байна да гэж бодчихсон. Тэгээ хэд хоногоос гайгүй болцсон. Тэр зүгээр эм орох юм байсан баха.
Яг нэг тийм уюудтай хүн хэрэгтэй санагддаг юм. Бусдаар бол нэг гайгүй шүү. Тэгэл юм л олвол жоохон ганц би залуухан охтууд нэг юм буруутан болчих гол. Тэгээд нэг ихнэртэй ах мах үдэж хоргоогоод автоматар үзээ ядаж надад ихнэртэй байж өөрөө ингээл эрэгтэйчүүдээс ингээд айлгуудтайг үдэж хоргоодог юм байдэн шүү дээ. Тэгэнгүүт хүмүүс харахтаа энэ баг ихнэртэй залуугийн толгой эргүүлчихэж толгойг нь эргүүлээд араасаа гүйлгээд энэ ухааны юм бодож боддог. Яг тэгэл тиймэрхүү юм дээр дандаа ганц би залуухан эмэгтэй буруутан болдог. Миний нэг түүхий санджлаа. Тэр нь болохоор би бас сингл байхдаа одоо нөгөө нэг Гуанжогийн кантон фэр рүү явахаар болдог хгүй юу? Суучин ажилд байхдаа. Тэгээ надтай хамт нэг менежер лөө ахлах инженер нэг залуу хамт явсан байхгүй юу? Тэгээ тэр залуу болохоор ихнэр нь жирэмсэн. Тэгээд нэг тийм муухай залуу бол биш. Нэг өдөн дулаахаа нэг тиймэрхүү залуу. Гэхдээ ингээд нилээ биш ээ. Жохо ах мах байсан баг тий. Тий ах. Надаас бол ах. Тэгээ бит хоёр ингээ явсан чинь тэр компанид байгаа хүмүүс бүр ингээ зүгээр тэр залуу тэгээд нэг сингл охин ингээ явах чааш та ганц би. Тэнгүүт бүр амар ингээ явахаас өмнө л амар яриадсэн. Яана тоор очоод мочоод баг хоёулахнаа гэж мгэлзээ. Тэгснэ нөгөө залууд ч очсноо. Чи баг яахчгүй ирэх юм бол баг ир хүн биш гэлөө нэг тиймэрхүү юмнууд ингээ ярьж мэрсэн зайна. Залуучууд нь ирчүүд нь хоорондоо амар тэгж мэд. What the fuck? Энд чинь одоо зүгээр ажлын professional юм штэ. Тэнгүүд хүртэл ингээд нэг тийм амралтанд хоёр хүнийг явах чаа юм шиг амар тэнэг реакшнууд ингээд гаргаад. За тэгээ ямар ч гэсэн ингээд явж байгаа. Явахтаа болохоор би өөртөө юу гэж байгаа. За би ямар ч гэсэн ингээд эмэгтэй хүн болохоор одоо өглөөс ирээд нүүр мүрээ будаад ч юм уу эсвэл хуцаа өмсөж бэлтэх гэж амар удаад нөгөө хүнийг хүлээлгээд ээж магадгүй гэж би бодсон байхгүй юу. Тийм болохоор би яах ёстой. Ерөөсөө тэгэж хүлээлгэхгүй нэг ч удаа амри гэж би ерөөсөө хэлэхгүй энэ төр гээд тэрийг ингээ өөртөө амар өөртөө тохирцсон заяа. Тэгэл өглөө ингээл сэрэнгүүт би шууд ингээл босоод 3 минутын дотор ингээл шууд бэлэн болоод заяа. Нүр мөрөө бүр амар хурдан бодож удалцсан. Тэгэл бүр нэг ч удаа ингээд тэг бит хоёр баг тэр өдөржингөө алхаад миний бүр ингээ оройн нь ингээ хөлний уул бүр ингээ захтнаад заяа. Би бүр ингээд гიშгэж чадахгүй хоёр хөлн дээр ээлжлээд яа уул захтнаад байна гэж мэгээд бүр тийм амар ингээд унд сэтгэлээрээ бүр ингээ бүх юмыг үзэх гээл ингээ бүх юм руу нь яваал заяа. Тэгээ бүр нэг ч амрын энэ төр гэж хэлэхгүй. Тэгээл нөгөө залуу маань л өөрөө төрүүлж за хоёул одоо жоохон амарх уу энэ төр гэж хэлээл. Тэгэнгүүт би болохоор нэг тийм эмэгтэй хүний нэг юм ядраад байна ч юм уу нэг тиймэрхүү зан ерөөсө гарахгүй гэж бодсон байхгүй. Тэгээ бит хоёр ингээд амар сайхан профешнл яваад тэгээ хоорондоо ингээд хоолмал идэхтэй хальтмалт эхнэр мэгнэрийнхээ тухай танилцсан яриад ингээд амар хөөрхөн ингээд яваад ирсэн. Тэрний дараа ч гэсэн намайг ингээд амар хүндэлж амар ир хүн шиг юу гэсэн чилээ. Ямар ч гэсэн амар мундаг ч илүү. Тэгэж мэгээд амар гоё ингээд яваад ирсэн чинь яа бүр аимшигтай заяа. Нөгөө эмэгтэй дээр болохоор нэг хэн болгоныг тэгэж ирж чадахгүй. Эрэгтэй дээр нь л ингээ амар ирж байгаа. Яасан тоо яасан зүгээр байна гэж байхгүй. Бүр эмэгтэйчүүдэнд хүртэл заачнаа. Тэ чи залуухан охинтой яваад маваад амар тэгэж мэгцэн заяа. Тэнгүүд юу ч бодлоогүй гэж хэлэх юм бол чи арчаагүй ямар тэнэг юм бэ гэж заяа. Болсон гингүүд нага худлаа ярьж байгаа юм шиг байна шүү дээ. Миний хувьд тэгээ дараа нь ингээд нэг ажлынхаа хараа сууж мууж исэн чинь нөгөө залуу чи ингээд за намаа угаасаа хоёулаа юу ч болоогүй зүгээр сайхан яваад ирсэн гэж хэлсэн чи эднэр угаасаа итгэхгүй. Тийм болохоор тэгсэн гэж хэлий гэж ингээл зөө инээж минийгээд тэгэл би хаахаа гэд гэсэн чинь тэрний дараа ер нь тэгэж хэлсэндээ жоохон бантцсан заяа. Нэг худлаа ярьсан да. Тэгээ бантаа дээрэс нь хүмүүс ч гэсэн ингээ амар ирж ярьж мээрээд тэгсээр хагаад надтай ингээ дуурхаа болцсон заяа. Бүр юу ч ингээд амар тэнэг одтой үнэхээр юу ч болоогүй бол зүгээр л харилцаатай биш үү. Тэгсэн чинь яг жигнэсээ ингээд юм болж молцсон юм шиг жигнэсээ надтай дуурхаа болцсон. Тэгэд мэдгүй би тэр байдалд алинд нь би зүгээр л амар тэнэг байдалд орчиж байгаа байхгүй юу. Тэр үед би сингл байх ямар тэнэг юм бэ?
нэг сингл байгаа миний буруу юм шиг аа нөө. Би сингл охин учраас явах нь тодорхой ч юм уу тий. Эсвэл энэ хоёр юм болох нь тодорхой ч юм уу. Тэгэхээр нэг охин тэр бүр тэгж хэлжсэн. Би лав итгэхгүй байх юу ч олоогүй гэдэгт яаж ч болцсон ихтэй эмхтэй хоёр хүн 7 хоног хамт байхаар тийм юм байхгүй өнтер гэж мэдээ. Заяа. Өөрийгөө ирч. Би ч харин тий яг чи чамд одоо хайшин эрэгтэй хүнтэй 7 хоног хойлохнаа байхаар юу ч болж чадахгүй тийм одоо тэр одоо ямар адуу мал байгаа шүү дээ тийм үстэй. Чамд өөрөө гэсэн тарих гэж байгаа зү. Нэгдүгээр хоёрдугаар тэр ихнэр нь жирэмсэн хүн байгаа шүү дээ. Тэр мэрийг ингээд чамд ямар ч хамаагүй юм уу те. Тэгсэн намайг бүр тэгж хийж би ерөөсөө итгэхгүй байна гэж би. Тэгээ ямар ч нэг тиймэрхүү юм бол болж ирсэн байна. Ер нь бүр мартчихж сая гинт сансан чинь дуруу үрчлээ. Би бас яг тэр үеийг санаж. Тийм. Тэгээд надад дараа нь дуурхаа болж молоод тэгсэндээ бас дахиж бантаж нэг юм ярьсан юм аа. Уушлаараа ч хэлөө мэдэхгүй. Ямар ч хэсэн амар тэнийг санагцсан. За өөр хэлэх ёстой зүйл байна уу? Сая хуйлаа гэхдээ амар дандаа юу ярьчлаа. Сингл ахын хэцүү юмнуудыг ярьчлаа. Одоо гоё юм нэрээ. Сингл байхдаа аз жаргалтай байсан юу нэх гоё таалагддаг. Юу нь гоё байгаа болохоор сингл байгаад байгаа талаараа ярив. За тэгээ ямар гоё юм бэ? Сингл байгаа ямар гоё юм бэ гэж бодсон юм. Хинч намайг ингээ 50 бус байлахгүй. Би ямар нэг юмнаас бол шаналхгүй. Миний одоо аашиг хинч хөдлөхгүй. Ямарс юм 50 бус намайг хинч байлахгүй. Би ингээд өөртөө ингээ байгаа амар гоё аз жаргалтай байгаа нь ямар гоё юм бэ? Сингл байгаа ямар гоё юм бэ гэж бодчихсон. Одоо ч гэсэн ер нь би яг тэгж л бодд юм байна. Сингл биш ч гэсэн. Тэгэхээр яг тэр нь амар гоё юм уу? Тэгвэл бол нэг хүн гарч ирээл баян ингээл амар тайван байдал чаалтгцуулаад баян стресс түлээл үйлүүлэл тэгэл зовоогоол байхаар ер нь амар хэцүү. Миний одоо мэдэрч байгаагаар бол өөр хүнд ингээ цаг гаргах чадал надад одоо бол байхгүй байгаа байхгүй юу? Миний ингээ амьдралын хэв маяг сүүлийн хэдэн сар ингээ шал өөр болчлаа штэ. Өмнө нь хийдэг байсан юмнууд ингээ өөрчлөгдөөд нэмэгдээд ингээ ийм өөр юмнууд нэмэгдсэн чинь өөр хүмүүс ч ерөөсө цаг гаргаж чадахгүй байгаа байхгүй юу? Тэрийгээ би өөрөө мэдээд жоох стресстэй байгаа болохоор тэн дээр дахиж нэг хүн нэмэгдээд аа чи намайг тоохгүй байна, ингэхгүй байна, тэхгүй байна гэд хэрвээ тийм гоё шундаг хүнтэй таарчих юм бол надад амар стресс нэмэн. Тэгэхээр би энийгээ ингээд хангалттай өөрөө ингээ хандл хийж чаддаг болтлоо ямар ч гэсэн ганц би байх нь зөв юм байна. Би ганц би байгаа учраас л ийм юмнууд ингэж хийж байгаа юм байна гэж бодоод байгаа байхгүй юу? Тэгээд бас амар их бодогддог юм нь амар их ч явах юм. Гэхдээ зүгээр нийгэмд бусад хүмүүсийн амьдралыг хараад хаар одоо найзуудаараа суугаад уулзч муулзаад байнга биш ч гэсэн ингээл хаанаг гарч орох юм юм бэ штэ охтуудад тэгэнгүүт яг найз залуутай ч юм уу нөхөртэй охтууд нөгөөдөл ингээл цогсоо цаггүй юм бичээл ингээ яг сайхан нүрээ харж байгаа хоорондоо гоё юм ярьчих гэхээр уцан дуурайд ч юм уу ингээл хизээ ярих гэж байгаа гарах болж байгаа юм очиж авах уу эсвэл болоогүй байна болчлаа ирж аваараа маваараа гэж хэлээг байхад гадаа ирсэн байна хүлээж шүү болж гэнэ тэр юмээс надад амар төвөгтэй санагддаг. Тэгээ ямар ч нөгөө хувийн орон зайг нь амар сайн хүндлээд тэгж гоё харилцдаг хүмүүс жоохон ховор байд юм шиг санагдаад байдаг байхгүй. Тэгэхээр хинч тэгж миний хувийн орон зайд халтахгүй би бүх шийдвэрөө өөрөө гаргаад буруу шийдвэр гаргаад алдаа гаргасан ч гэсэн ингээ яг миний хариуцлага болж ш. Тэгэхээр иймэрхүү юмнууд дээр гоё эдэг юм ингээ талархав штэ. Заашгүй бэ гэж бодохоор үйл бол зөндөө байдаг. Хэрвээ найз залуутай бол бүтэхгүй юмнууд ч гэсэн байгаа л ах юм. Тийм. Юу хиймээрэн тэрийгээ ингээд хинээс ч асуухгүй хинч чамайг юм ярьхгүй өссөн тааваараа байх ч өөр амар гоё штэ. Тэ. Цаана нэг хүн хүлээгээ тэгээд ууралж мурлаад байвал тэгээд гоёч найзтайгаа уулзаж явж чаддаггүй үстэй. Нөө найзтайгаа уулзах. Бараг ажиллаад хараад гэрлүүгээ хараад тий. Яг зөвлөдөө мэдээж хүн гэр бүлтэй хамгийн их цаг завыг зарцуулах ёстой. Гэхдээ байнга биш одоо ямар нэг тэмдэглэлт баяраар ч юм уу эсвэл ингээд хүмүүст чинь найзуудтайгаа уулзаж хорвогийн ховж үеийг хамж ярих хэрэгцээ амар их байна штэ. Тэр мөрийн юмрус ингээд хийлэхгүй тий. Тэгэл тэднийг харахаар л яшгүй би ямар азар ганц би юм бэ л гэж боддог. Ганцаараа амьдрдаг бол бас тааваараа гэр орноо өссөн үедээ цэвэрлээд
заваарах үедээ заваараад байж бол бас гоё юм байна. Тэ? Гэхдээ юу яана бас. Ганцаараа удаан байхаар одоо би бол ингээл яг нэг юмаа байранд тавиад тэр нь ингээ байнга тэндээ байж штэ. Дараа нь хэрвээ хүнтэй амьдрах юм бол энээс болж амар стресстэй. Тэгээ тэр нь жоохон ингээ сэтгэл зүгээ эртнээс бэлдэж байхгүй бол нэг бичлэг яваад штэ ингээл өмсөн хуцаа тайлаад тайлсан оймсоо ингээ бөөрн хилөөд ч юм уу эсвэл нэг нэгээр нь салгаад шидчин тэрийг нь чи авч мураа тийм юмнуудад бэлэн болсон үед л хүнтэй суугаарай гэж. Тийм юмнаас болж ер нь хэвлэлтний хэвлэлхэн цаашаа тийм их юмнууд үүснэ. Нэг нь одоо стрессгээ багасгаад нэг нь арай ингээд тэрийг хийхэ болох хэрэгтэй. Гэхдээ ерөнхийдөө бол яах хэрэгтэй. Ер нь дасгал хэрэгтэй. Зүгээр стрессгүй ингээд аваад нэг аймсыг аваад угаах юм руугаа хийчихдэг ч юм уу те. Эсвэл нэг хөшөлт ч юм уу те жоох. Ааха. Би болохоор эсэргээрээ яг стресст үлддэг юм байна. Манай найз залуу болохоор нөгөө OCD-тэй цэвэр цэмгэр хүн. Тэгээд нөгөө юугаа стрессгээ ингээ болох гэж хичээдэг. Би тэгээд арай их хийдэг. Гэтэ миний OCD гинэ. Тим юм нөгөө юу би ингээ юм хумаа ингээд амар эвдэлчдэг байхгүй юу? Одоо миксер зиксрээ эвдэлчдэг ч юм уу эсвэл ингээд шейк хийх гэж байгаа тэрийг ингээд хайлаад асгаж болчдаг ч юм уу те. Дандаа нэг тиймэрхүү бүтлгүй ийм салга юмнууд дандаа болчдаг. Тэгээ тэрэнд стресстэй гэдэг. Тэгээ юм умаа ингээд жоохон эвдэлэх гээд байдаг байхгүй юу? Манай хүн болохоор ингээд байгаа юмаа ингээд сайхан тордоод арчлаад ингээд явах туртай. Би болохоор за эвдэрчүүл шинийг авчнаа гэдэг тийм бодолтой гэх юм уу. Тэрэн дээр жоохон тийм яг тийм хүрсэн юм болгоно эвдэлж яадаг тийм салга хүмүүс байдаг те. Би тэрийг бүр ингэ цаанаасаа төрөлхийн зүйл байх гэж боддоо шүү дээ. Ааха. Би аяг маяг харж твчиж чаддгүй шүү дээ. Хойлоо хамт амьдрал амар хэвлэх байна. Бүр ингэ зүгээр угаасаа хоёулаа гэж хамт амьдрах байх. Унтраалга дараад ингэ гэрэл асаахад гэрлийн шатчихдаг хүмүүс байцаа юу. Яг чигдэг хараа. Жигнэсээ өөрөө ерөөс тэгж бодог байхад тэгчээд байна. Тэнгүүд намайг чи яахад хизэж эвдэхгүй байгаа байхгүй юу? Яачгүй зүгээр л яг асаасан чинь шатцсан. Жигнэсээ. Яг тэгдэг нэрэн гэсэн. Тэгэл эсвэл нэг тэгчээд байд юм аа. Миксрээ нэг аялал маялал хамт явахаараа яг мэдрэлцэх байна. Ерөөс удаан урт хугацаагаар хамт байж үзээгүй шүү дээ тий. Хамт амьдарч байгаа юм шиг. Хамт хонж үзлүү нэг л удаа нэг 2 удаа хамт онсон. Тэгэл нэг миксер ажилуулангууд нэг хэдэн сар жилийн турш зүгээр ажиллаж байсан юм яг тэр хүнийг асаан гутал нэг юм нухтраад ч юм уу том хугарч муурал тий. Ааха яг би энэ амьдралдаа их олон миксер эвдэлсэн. Яагаад өчигдөө л ихэд би зүгээр харсан чинь ингээд краклаад ингээд яатсан байсан. Цуурцсан байсан. Ааха. Тэр цуурцсан дээр нь зүгээр болох нь уу юу үзье гэдгсэн чинь болцсон. Тэгж жагаад гинт цацрандаа өсөж өсрээ наах уу те. Аа яг тийм аа. Тэр надад нэр үнэхээр бүр юм цаанаасаа юм үйлс нь хазаасаа хар хулгайч гэж байх юм аа гэж бодсон. Би бүр яг тийм яг наач. За бидний сингл амьдралын туршлага нэг тиймэрхүү л энэ дөө. Хоёлаа яг санаанд орсноо л орсон юмнуудаа л ярьлаа тий. Дараа нь яг тэгж хэлдэг байж гэж бодогдоод байна. Тэгээ яг ингээл ганц бие байхдаа хийж үзэх юмний жагсаалт бол угаасаа зөндөө байгаа юм чинь. Тэрийг өөрөө хүсэл хүн өөрөө хайгаал хийж юм. Аялаж үзвэл бас ер нь гоё л. Ганц бие байхдаа аялах, хосоороо аялах хоёр хоёлаа гоё гэхдээ өөр. Найзууд ганц бие байвал шал өөр юм хийн штэ. Өөр зорилготой. Хосоороо байвал бас нэг арай өөр зорилготой. За, түүхүүд унших уу? Тэгье. Би 19-тэй эмэгтэй. Найз залуутайгаа үерхэд жил болж байгаа. Найз залуу маань үргэлж арын хаалгаар хийгээд гуйгаад байдیں۔ Би үгүй л гэдэг. Нэг өдөр бит хоёр хийж агаад яг 50 төхөөд найз залуу маань хурдлаад ирэв. Тэр үед доогоогоор хийж байсан. Тэгээд яг 50-ын хаалтад амар хурдлаад суглаад буцаагаад хийх гэж агаад буруу нөхрөө хийгээд би бүр амар өвдөд өвдөлтөндөө ухаан алдсан байсан. Нэгс ирсэн найз залуу амар айцтай нүдээр харцсан. Би орон дээр хөвтөж байсан. Ухаан тэр нөгөө нэг ямар ч үгүй ёо. Тэнтэй анус ч ямар чиг важайна шиг ямар чигшилгүй байгаа штэ.
Тэр чинь ингээ заавал маш их лубриканттай хийх хэрэгтэй. Тэнгүүд ямар ч чийгшилгүй шууд ингээл пүтгээл. Орч ийн гэдэг та. Хай, би одоо 25-тай, нөхөр маань 22-тай. Бид хоёр анх үерхсэн цагаасаа л айгүй их сэрэлтэй гарууд боломж гарвал байн хийгээстэй. Бүр байрныхаа крашнд машиныхаа хучлахыг хучиж байгаад орж хийчээд гарч ирдэг хахаа. Бид хоёр нохоотойгоо гуруулаа манад байж байтал ахын найз охины дүү ирээд том өрөөнд зурагт үзэж байваа. Ахын найз охины дүү. Тэгсэн нөхөр маань гинэт оролдоод байхаар нь өрөөндөө хаалгаа түгжиж байгаад хийж дуусчаал бандашаа хайгаад олтгүй. Бааха хайгаад тэгээ том өрөөрөө ороод харсан манай нохоо үнэн далжиг ядчихэл хахаа. Бандашийг нь ахын найз охины дүүгийн урд аваачаа тавьсан байт юм да. Яа, нохоо зугаа гарч. Миний инээд хүрээд үхгээд очиж авах хэцүү байх хэцүү өстө бантаж хүн байж л очиж авсан да хаа. Яа, очиж авахдаа бүр яаж авах вэ? Өдөөс наттай гэсэн бандашаа. Ямар ч юм битээ. Манай нохоо үнэ даалж нохоо бүр. Би одоо 19 настай. Нэг удаа гэртээ 7 хоног үлдэхээр болсон юм л та. Тэгээд эхний хэдэн өдөр сайхан томоотой байлаа. 6 дахь өдөр нэг харцдаг охинтойгоо өдөржин чаталж агаад өдөөс хойш уулзаад тэгээд эхэлсэн. Бид хоёр ч бүр алаад л байлаа. Дуусаад нөгөө охин маань заавал харин гэд байхаар нь цуг гараад таксинд суулгаж өгчөөд орхичидэл нэг таньдаг машин байна. Гүлэг манайхан ирчлээгээ бодсон чи бууж ирснэ. Өөдөөс нэг амар маягтай харж ирсэн аа. За орё гэж байгаа юм шиг толоогоороо дэвтгий. Аав ажиллаа төрүүлээд ганцаараа ирсэн байсан. Тэгээд аав бүр түлхүүрдэрж орж ирэх гэж байгаад чимээ гараад байхаар нь гадаа хүлээсэн байсан. Ямар хэцүү. Аав хүүнэрдэг амар нүд мүдээр тавьчих амар ойлгож малгүй. Ээж нээсэн ямар таварсан байлаар юм бэ чи ястаа хүмүүжлэх болоо гэдэг. Хай хоёроо сүүлийн үед байнга сонсдог болсон. Одоо 22-тай эмэгтэй. Дээхэн үед нэг залуутай харьцдаг байлаа. Манай 10 жилийн дээд ангийн хүүхэд байсан. Хоёр биеиндээ хурган талтай. Нэг нэгэндээ харц шидэстэй. Уцаар ярьдаг хаяа уулздаг байсан. Тэр машинтай. Нилээ удаан хоёр биеиндээ ханд өгч явсаар нэг удаа таньдаг ихчиндээ нийлдэг хэдээрээ ууж байгаад шөнө 3-4 үед намайг гэрт хүргэж өгөх гээд явваа. Тэгээд гэрийн гадаа очиод хоёулаа юм ярьж байгаад ард суудлал руу суугаад хийхээр болвоо. Би дээр нь суугаад үнсэлцэнгээ хоёр биенээ тайчаад хахаа. Тэгээд ард суудлал дээрээ хийж дуусгаад би гэж согтуу юм үүр цайхтай зэрэгцээд гэртээ ороод унтсан. Өглөөс ирсэн чи левч гэдвэ хахаа. Гайхаад нөгөөхөөс асуулаа машинд чи явчихжөө гэд. Тэгсэн байдгүй гэсэн. Тэгээ бүр шок яана хаана хайчваа яач юу ийч үү гэд. Тэгсэн нөгөөх маань шүн машинаас буухта хайцын бишээз гээд тэгээд гараад гудамжны үзүүрлөө шүн буусан газараа очисон чи айлын хашааны өвөтөнд миний левчиг намайг хүлээгээд байж тийгээ өчөж өгөх гэж шахсан. Гэс очсоо левчгээ авснаа битггүй юм гээд. Хай 25-тай эмэгтэй нэг залуудаа танилцаад харьцдаг болоод нилээ удсан юм. Нэг өдөр гэрийнх нь байхгүйгээд гэрт нь хамт хонохоор болоод би амар бэлдэж баахан юм төсөөлцөн аюу хүлээлттэй гэрт нь очиод өмнө нь залуутай хамт хонж үзээгүй анх удаа болохоор сандраад нөгөө ажиллаач ороод эхлэв. Яг л бодсноор гоё байлаа. Тэгсэн залуу маань нэг хичээд би явах ажилтаа болчлоо. Чи манад хончих. Би ирэхгүй. Өглөө хаалгаа цоождоод түлхүүрээ дэлгүүрт үлдээж ирээгээд яваад өгсөн. Би тэгэл танихгүй айлт ганцаараа хонсон доо. Яа ямар тэнийг ямар ажилласан юм болоо бүр сонирхолтой санагдчихлаа. Өөр охинтой уулзчихсан. Өөр айлт очоод хонсон юм шиг өөрөө. Тэр Солонгос яваад буцаж ирээд найз залуутайгаа нийлдэг охины түүхийг сонслоо. Яг тиймэрхүү өөр хүнтэй хайртай хүн нь унтаж хөвцөн байхад нэг нь үнэн чивээрээ байгаал байдаг юмтай би бас учирч байсан. Тэрийгээ надад бүр нүдэнд харагдтал ярьдаг байсан. Би хүнтэй харилцаанд орж үзээгүй жоохон байсан. Бас гэр бүлийнхэн маань их хүмүүжилтэй эмэгтэй хүнийг юун тэр ашиглах их л даруухан гинэ өсгөж байлаа. Тэгээд надад тэгж ярьж байхыг нь би дуугаа сонсоод л байсан, сайн байсан учраас дотроо их сэтгэл өвдөж байсан. Одоо нэг төрлийн трама болцсон бүр. Харьцаж байгаа хүнийхээ өнгөрсөг сонсохоос айдгаа. Тийм болохоор миний Монголын охтууд миний амнаас гарах үгэндээ жоохон бодолтой байгаарэ гэж хүсэж байна. Тэгээд тэрнээс хойш цаг үетэйгээ хөл нийлүүлээд баваан шавааныг сонссон ч тоохоо бэлчтэй. Гэхдээ л одоо хүртэл айдгүй.
Ер нь тэгж нүдэнд харагдтал нь ярих ямар шаардлага байна тий. Тийм. Бараг өнгөрсөн секси амьдралаа нүдэнд нь харагдтал ярьж мээрээ. Эсвэл тэр ярьж байгаа сайн биш байсан ч ярьж байгаа үнэн ямар ч филинггүй юм болоо. Шал хамаагүй. Нэг нь филингтэй хамаагүй. Аяа. Тийм байсан ч гэсэн битээ тэгээрээ тий. Аль явахд гомдоох нь шүү. Харин би олон жил үргэлжсэн найз охинтойгоо анх удаа хийж үзээд тэр нэг өдөр 2-3 удаагийн оролдол байсан баг. Хийх гээд байжсэн чинь манай хүн байж нэг муу совин татаад байна. Би бэлэн биш юм шиг байна гэд хамаг юм унтраах гээд тэгээд хийх гэсэн хаалга тогшдیں۔ Манай хүн сандраад яана аав. Биш байна агаа байна штэ. Аав ингэж тогшдгоо гэл. Би агаагаас нь кал авдаг. Тэгээд намайг 0 ор гэд шав шалтаа. Агаа нь бүр чанга тест балбаад би сандраад ашгууныг чимээгүй болвоо. Явчлаа гэж одоод хувцас өмсөд орцонд байж магадгүй гэж одоод балконоор нь буух гэтэл яг агаа нь өөдөөс авирч таадیں۔ Агаа нь өөдөөс авирч таардیں۔ Би ч найз охиндоо хаалгаагаа сонгоолгоо агаа доороос авирж ийн гэл манай хүн шокроод онгоолгож өгөөд би ч гараад гүйсээ. Ер нь их балконоор нь үсэрсэн. Ер нь ч их балконоор нь үсэрсэн дээ. Яа, яг балконоор нь буухчихсан чи агаа нөөдөөс авирал. Тэр агаа нь гэхдээ хар авчаал авирсан баг тий. Зүгээр эсвэл яаралтай хэрэгтэйсэн болохоор авирсан юм болов уу? Хай, одоо 26-тай эрэхтэй. Дуугүй хүний доодох нөтөө ингэж тэр жил оюутан байхад манай 2 найз нэг нэгэндээ сайн гээд уулзаж учирдаг байсан юм аа. Нэг орой нөгөө хоёр маань нэгнийхээ оюутны байранд байна хүрээд ирээч гээд яваад очтол өрөөнийх нь бололтой нэг танихгүй охиндоо хоёрын эсрэг 2 болоод дөрүүлээ биердээд хөзөр тоглоод нэг нэгнийхээ талаар ярилцаад тэгсэн нөгөө танилцсан охин маань багасаа л номын мөр хөөсөн яасан баахан математик олимпиад ордог. Саяхнаас нэг найз залуутай болоод тэрнээсээ салцсан. Нүдэнд нь бүр нэг гуниг хорцсон байх шүү. Ай. Ядч яхад амар зузаан нүдний шил, шүдний аппараттай, нэвсгэр хувцастай айгүй даруух охин. Би ч тэгээд бодлоо. Ядарсан амтан авлаад яах вэ? Аль охин гомдоогоод яах вэ гэд. Тэгж яагаад унтах болоод доод оронд манай 2 хос, би дээд оронд нь нөгөө охин минийхтэй залгаа дээд орон дээр унтахаар хэвтлээ. Нөгөө хоёр маань доор гинаад л би зөөрмөглээд яг унтах гэж байсан чинь толгой руу нэг юм хатгаад гайхаад харсан чинь нөгөө охин чи шав шалтаа үсээ задгаалцсан шилээ авцсан дөрвөө хөллөөд хил хамаа гоцолцуулаад хөвтөж байгаа бар гитэж байгаа бар юм уу хаашаа юм хуруугаараа намайг ком шиж гин би дотроо чиж буруу өнөрөө оролтлоо одоо мууж байгаа минь гээд очтол гэж очиод үнсэлцтэл би өөрийгөө овоо скилтэй болцсон гэж бодож исэн. Нааг бүр залгих нэ хил мэлээрээ юу ч хийгээд байгаа. Тэгээ шөнийн хилэндээ бэлийг нь углаж аваад эхэлсэн чинь амар чангаар fuck me гэж хайрлаад. Одоо бодохнаа порнол их үздэг охин байж дээ. Хийж явахдаа fuck me гэдэг үл үнэн тэнэг шанш өгтөө таа гинэ. Тэгснэ намайг алгахт гэхэд би тэгэхэр н онжон дээр нь бай чи гээд алгахын доор нөгөө уянгалж ийсэн хоёрыг дээр байгаа орилсон хоёр юм бүр унтраагаад хайсан бололтой чив чимээгүй болцсон. Бид хоёр хийж агаад нөгөөх маань дээр гараад амар хүчтэй хөдлөөд минийх тулаад хуурах гээд байгаа юм шиг өвдөөд нөгөөх маань тоож байгаа ч шинж аллах дээр адгуус араатан соргож байгаа айтай л байсан. Хоёр бэлгэвч хоёулаа цоорчд юм да ёо юу. Сайн чанарын бэлгэвч эргэлж байгаараа залуусаа траст энтролог шүү. Яа. Тэгсэн нөгөө охин ч би өвчнгүй гэсээр хийлээ. Арай ч нэг юм тавиад нилээн удсаар тамир тасраад унтах гэсэн минийхийг хагаад босгоод дахиад түрүүний явдалд автагдаад шүн өнгөрлөө. Яа, өвчнүүлсэн маш юм баг. За тэгээд үүрээр хальт унтсан болчоод өглөөс ирээд 0 ороо шийдэл юу вэ? Улаанаараа эргэлдэж байна шээс. Шокрол толгой эргээл хам түшээд хэсэг бодлоо. Өчигдөр бөөр богцоод орхитол хийждээ. Тэгж амар хийлээ гэхэд ингэж шээсэн цусаар гарна гэж баймааргүй юм да. Нэг л өвчтэй охин байсан байна. Тэр нь халдварлаа цусаар шээдэм байна гэд. Ингээд баачгаагүй балт юм байна гэж бодоод бүр хямраад хөлс бурзаагаал уур хүрээд огшоод эргээд орсон чинь ширээн дээр өчигдөр нохоо гахаа шиг идсэн хоол маань оюутан ч ээжтэй битүү хүрэн манжинтай хуурга.
Тэрийг нь их итгэхээр шээсний өнгө өөрчлөгдөх юм байна л дээ чаавс. Тэгээд нэг тайлширсан да. Харин нөгөө охин маань өглөө нь бүр ичээд хүнжилтөө нүүрээ нуурчаад юу ч ярихгүй байсараа салсан да. Тэрнээс хойш даруухан охиндоо таарах болгонд энэний дотор аюултай садар бодол нуугдаж байгаа даа гэж боддог байсан. Догооны даа. Тэр өглөө нь ичдэг нь ямар фан юм бэ те. Шүн нь алгачсэн байж иж. Яг шөнийн 12 цагт солигддог байхаа эсвэл. Гэнт доторх гэнт гарч үсээ задгаалаа шилээ аваад яасан гэлээ. Хуцаа тайлаад хил хамаа гоцолцуулаад. Нүдэнд харагдтал бичтэй юм бэ. Би одоо гадаадд амьдардаг 23 та эмэгтэй. Энд нэг цагаан залуутай уулздаг болоод нэлээд таалагдаад нэг өдөр гэрт нь очлоо. Хоолнд ороод ирсэн уух юм нь коктейл хийж өгөөд тоглоомтой тоглож байгаад үнсэлцэж эхлээд угаалгын өрөөрөө н орлоо. Тэгсэн нэлээд хошил явж байгаад өмдийг нь тайлаад харсан чинь өөдөөс конусын хэлбэртэй боов гараад ирсэн. Конусын гэдэг чинь ямар хэлбэр вэ? Боов нь конусын хэлбэртэй байсан гэнэ. Конус юм гурвалжин гэсэн үг. Ийм гурвалжин. Тийм олон талтай. Ийм пирамид шиг юм байна те. Аха. Би бүр өмнө нь тийм хэлбэртэй боов харж байгаагүй бантаад тэгтээ нөгөөхөө бас бодоод бантсандаа нуух гэж хичээгээд шууд боовор нь харахаа болоод өмсөлтөж байгаад боовных нь хэлбэрээс сонир санагдаад гэж хэлж чадахгүй нэ бэлэн биш байна гэж худлаа хэлээд зүгээр л нэг оронд ороод унтаад өглөө. Тэр залуутай анх удаа хийх гэж байсан болохоор манай хүн ч амар джентльмен ойлгоод тэврээд унтсан. Өглөө нь сэрсэн чинь бүр яг хиймээр санагдаад боовных нь хэлбэр ч нэг сонир санагдгаа болоод дасаад нөгөөдхөө сэрээгээд хийгээгээд хэлсэн чинь мань хүн за байж байгаарэ усанд орчоод ороотхыг гэд хэдэн минут таг болов. Би ч нэхэн бодохгүй хүдээж агаад оршил руугаа ороод сонин санагдсан ч гэсэн нүдэ аниад blow job хийж эхэлвэ. Нүдэ аниад blow job хийж игээд. Яа эхлээд 2-3 минут босноогүй юу ам нэг л жирвэгнээд хоолоо хавдаад ч байгаа юм шиг санагдаад нэг л сонин болчихын гэд нөгөөхтөө хэлсэн чинь бандчихсан аа. Нэг тос байсан юм аа гэж халт хэлчээд ажилдаа орвоо. Би бүр гайхаад шүдний эмнэлгийн мэдээ алдуулах тариа байдаг штэ. Тэрэн шиг мэдээ алдчихсан юм байна гэж ойлгоод тэгээд хий гэж хэлсний дараа усанд орохдоо тийм мэдээ алдуулдаг тос түрхээд гараад ирсэн байгаа юм да. Яг хэд ажлын үеэр энэ бүхнийг бодож байгаа байхгүй юу. Тэгэл нөгөөх маань дуусаад юу болоод өнгөрснөө бодоод бүр гүдэж гисэн угаалгын өрөө ороод шээж байгаа сонирхол хөдлөөд угаалгын өрөөнийхөр шүүгийг онгойлгосон чи өөдөөс баахан зориултын тос Viagra төрөл төрлөөрөө байдیں۔ Бүр шок. Надаас ах 30 төгсөж байгаа залуу байсан. Таалагддаг байсан болохоор юу гэж бодгооч мэдэхгүй бүр толгой хоосоо оргиод усанд орчоод гэртээ харьсан да. Гэртээ ирээд гуглдж үзсэн чинь тийм хэлбэртэй боов байдаг юм бэлээ. Уул нь уг хүн таалагддаг байсан. Гэтэ дахиж уулзаагүй. А конус гэж энэ юм байна хаа. Конусын хэлбэртэй боов. Ааха. Доод талаараа бүр ихэд X-аараа гурвалцсан. Пирамид шиг л юм л та. Тийм. Гэхдээ яаж ч гэсэн боов үзэхтэй юм гэж юу байх вэ? Ямар тэнгийн бодож байсан. Тэр мэдээ алдуулдаг тас гэж нөгөө удаан тавиулдаг таслаа юм яг л тий. Сайн байна уу ихч нараа. Сайн уу дүүмин гэж. Яг ийм чиглэлээр подкаст хийдэгт баярлаж явдаг шүү. Секс тал дээр биеэрээ мэдрээгүй байгаа ч туршлага хуримтлагдаж байгаа. За гол санаа руугаа орё. Муужгаа энэ юу биш юм байна. Түүх биш юм байна. Муужгаа арчилгааны талаар мэдээлэл өгч. Хортой байхад болсон юм аа. Харьцдаг нэг охинтой байсан юм аа. Нэг шин над руу чат бичээд намайг ирээд аваач гэд очиж авсан юм аа. Согтуу хажууд намайг оролдоод би жолоо барьж исэн болохоор твчээд яваад байваа. Удалгүй гэрийнх нь гадаа ирээд зогсон чинь энэ дөө гэд хахаа. За гэд мухар гудам руу ороод нөгөө ажлаа хийж эхэлвэ. Амар орлоод гинаад машины амарчийн тос хятад л хийсэн баха. Тэгснээ цонхоо онгойлгож хийгээд би санаа зовсон байдалтай онгойлгоод хийсэн. Дахиад амар гинал хүчтэй чи намайг хайрладаг юм бол хүчтэй хий. Би яг тавлаа эдэргээд ярьж хийж байсан. Хажуу хашааных нь нохоо уцаад.
Тэгсэн нэг бацаа нохоогоо чимээгүй бай би гоё юм үзчихээ гэж хаад юм да. Яа. Бантаал тэр чигээрээ шалтай хоёрын машина барьж холдоод илгээ өстөл инээлдээд үргэлжлүүлж буудлаа ороод тухтай хийсэн дээ. Ботхоор ичмээр юм шиг инээдтэй юм шиг мөч байсан да гэх. Гэхдээ нэг юм байна залуучуудаа машин барьж хахад яг ингээ машин бариа явж хахад замын хөдөлгөөнд оролцож хахад ийм эрсдэлтэй юмнууд айлуулах бити хийгэрэй чинь. Тэр үедээ гоё ээж болох ч гэсэн эвгүй ш тасал. Нааш нэгтэй нэг газар зогссон байсан мэт. Явж байхад оролдоод исэн гинэ. Тэгээ зогссон гинэ. Нэгэн удаа гадаадд найзуудтайгаа аялж байлаа. Буудлын өрөөндөө амраад хөвтөж байв. Гэтэл манай нэг найз миний хотел өрөө рүү нэг хятад хүүхөө оруулж ирснээ. Над руу зааснаа гараад явчихваа. Би бүх мөнгөө үрцэн байсан. Мөнгөгүй болцсон. Юу билээ балаа юм яаж байгаа юм бол гэд тэгээд тэр хүүхэн нь шууд хувцас тайлаад эхэллээ. Би бүр сандраад юу вэ байж байгаарэ гэсэн чинь миний хувцсыг тайлаад тоосон ч юм алга. Царай марай би хааян тасархаа юм аа. Already paid. You get the money гэдэргээл инглишээр мөнгө авсан юм уу? Мөнгө байхгүй гэд хэлээд ойлгодгүй. Google Translate гаргаж ирээд хятадаар мөнгийг чинь төлсөн юм уу гэд бичсэн чинь толгой дохиод байна. Би яг бодлоо найзууд одоо мөнгийг нь төлсөн юм чинь зүгээр явуулах гэснээ. За бэж яах вэ? За яад ингэж хийхэр бодлоо. Яа, цүнхнээсээ нэг ширхэг бэлгэвч гаргаж ирлээ нөгөөтг чинь. За хийгээд ихэлсэн чинь өсөн зүгээр сахал шиг ширүүн. Би гинэ сонир санагдаад буучлаа. Тэгээ бэлгэвчээ аваад хайцсан. За ёстой sorry чадахгүй юм байна гэж бодоод одоо яв гэсэн чинь алгаад дилээ зогссон. Мөнгө гин. Би шок. Хүүе мөнгийг чинь төлсөн гээгүй мүү гэсэн чинь манай найз зүгээр л гаднаас нэг prostitute дуудаад миний өрөөнд авчираад над руу зааснаа явчихсныг би мэдэхгүй нам тогтуулсан да. Яагаад ч мөнгөний төлсөн гэж бодсон байгаа. Тэгээ секс эхэлчихсэн. Яах вэ гээл за тэгвэл дуусахын нэгэнт ийм юм босноос хойш гээд дахиад бэлгэвч гэсэн чинь байхгүй нэг л байсан гэдэг юм да. Юу ч л дахиад надад бэлгэвч өгөх хөвдөө тодорхой. Би газар руу хараад за арай бишээ гээд би тавиагүй зүгээр яв гэсэн шууд утсаар хүн рүү залгаад шулганаад эхэллээ. Мадам руу шууд. Тэгсэн төд бодлого хоёр том биетэй залуу орж ирээд алан тална гэд эхэллээ шүү. Мөнгөө өг гэд. Тэгээд баахан хэрэлдлээ. Та хятад ойлголцох юм алга. Тэгээ Монголоос мөнгө зохицуулж байж алуулахгүй гарч билээ. Би өмнө болон дараа нь бие өмлөгч амьдралдаа үзээгүй. Энэ явдлаас болоод их айсан байдгийг. Яа. Удаа ямар хэцүү юм болов уу тий. Өгнө гэдэг Google Translate дээр асуусан юм биш орчуулад. Угаасаа тэгэж хэлэхгүй л дээ. Худлаа төлцөн гингүүтээ дараа нь ихч яахгүй юу? Ой би бүрд мартцаа сууч. Чим жаанд өсөрч. Ухаасаа хаач юу юм? Хай. 2 жилийн өмнө их сургуулийн төгсөх ангийн оюутан байхдаа болсон түүхээ хуваалцъя. Би нэг охинтой танилцаад удаагүй байж байгаад нөгөө харилцаанд орвоо. Тэгээд нөгөө охин чинь намайг орон дээр суулгаж агаад blow job хийж өгвөө. Би бүр нилээн хөлөрцөн татганч нэг тавьчаад 0 орчоод гараад иртэл цочирцсан царайгаар энэ юу вэ гэд орлоо заадээ. Гайхаад орлоо харсан чинь бүхсний үсэн дээр наалтцсан байсан жоохон баас орны. Туссан байсан юм уу? Бүхсний үсэн дээр баас наалтцсан байж байгаа. Тэр нь орны цагаан давуун дээр нялга татцсан байд юм да. Би өөрөө шок юу үлээ гэж бодоод наадах чи өөр хүнийх байхаа гэхэд мөнгө гарсан. Яа ямар таа бэ? Нялга татцсан байд юм шүү. Бүхсний үсэн бүхсөө сайн яасан бэ? Заваар тээ. Яа. Тэсний өөр хүнийх байхаа уг нь л өөрийнхөө баасыг таньсан юм байна. Үсэн дээр нэг баас байсан гэж баг мэдчихсэн. Яа, нэг үсэн дээр нэг баас наалтсан байсан. Тэр нь яг нялга татчих гэж бүр амар танд юм бэ те.
Йой. Фаны энтриг нь бол мэдэхгүй байна. Гэхдээ одоо бодгоо жоохон айгаад байдгийг. Юу ч гэсэн Tinder анх татаад удаагүй байхдаа нэг залуутай танилцаад ер нь жоохон айж байсан ч гэсэн таалагдаад эхлээд видео кол хийгээд маргааш өглөө нь уулзахаар болсон. Тэгээд гэрт нь очиод уулзсан яг л төсөөлснөөр дажгүй зэвүүн шивээс энтертэй залуу байж таарад. Тэгээд их юм сурсан хаха. Тэгэл нөгөөг чинь хоол унд хийж өгье гэд би дотроо яасан гоё халамжтай энтер гэж бодонгоо гэрийг нь жаахан сонирхоод орны хажуу талын шургуулга нь онгоож гисэн байхаар нь сонирхоод хартал буу байж таарад. Яагаад ч юм жожгоолт гэд бодцсон. Энэ юу вэ энтер гэд нөгөөтгийг нь барьж үзсэн чинь хардаараа гүүж ирээд булаагаад авчтیں۔ Тэгээ яасан ийсэн гэсэн чинь намайг сум алдсан бол яана гэд би ч гайхаад байжсэн харин дотроо жинхэнэ сумтай гарбуу байж таарад. Тэрийг надад үзүүлээд би шоконд ороод юун гоё залуу малуу толгойд 9 шидийн бодогдоод яаж явах вэ гэж бодож амтгүй байсан ч гоё байна гэд хоолыг нь дуугаа идээд зурагт үзье гэж зурагт үзүүлж байгаад унтуулаад тэгээ нууцаар гарч гэртээ ирсэн. Ер нь ямар гэжин залуу орныхаа хажуу талын шургуулганд сумтай буу байлгадаг байна. Хоолыг идээд унтуулчаад зүхтаад гарч ирсэн дээр. Тийм бууртай хүмүүс ихтэй байгаа тий. Яа зүрх. 10-аад жилийн өмнө оюутны байранд байдаг гэсэн тавуулаа. Манай нэгэн найз охиноо дагуулж ирээд гоё цуйн сэгсэрч өгөх болвоо. Найз охин нь нэг байглаасаа нэг шаргалтуу өстэй охин байдаг да, тийм охин. Маниус жаахан хандыг аваад хоол болтол гадуур байжгаад ирийгээл бүгд гарцгааваа. Цагийн дараа бөөндө цуглаад хоолоо идээд байжсэн. Манай хоёрын аягнаас богинохон буржгортуу шаргалтуу үс гараад ирдээ. Яа. Энийг хараа гэсэн бүгд амандах хоолоо цацж илээ хаа. Найз охин нь яасан бэ? Юу болсон бэ? Амтгүй байна уу гэл. Бид дараа нь хоол унднаас хоол хийж болтгүй мөөс том ингээл баахан инээлсэн дээ гинэ. Яа, шаргал идэх ч өвдөө. Хаашаа галтгоондоо ийцэн бах та. Оюутны байрч ганцхан өрөө байгаа штэ. Анх 10 нантатай бэлгийн хацаанд орсон чинь хөөхий нөгөө залуугийн ташааны яасан нухаад дараа нь харсан чинь нэл хөх найз. Хөөхий анхныг болохоор угаасаа ингэдэг байх гэж бодоод дараа нь өөр залуутай хийх гэж байхдаа гарт ойр байсан цамцыг аваад гуйндаа жирэглэж байгаад хийж эхлээд нөгөө залуу яагаад ингэж байгаа юм гэсэн би үнэнгээ хэлээд бүтлээ инээлдэж байсан да. Цамц жирэглээд ч. 2 дугаар курст байхдаа нэг сургалтанд суудаг байсан юм аа. Багш маань үнэхээр гоё костюм зохидог, жинхэнэ миний сонирхдаг төрлийн залуу. Эхэндээ нууцхан крашлдаг байж байгаад аажмаар дотноссон. Насаа надаас айгүй их нуунаа. Би ч надаас 4-5 авах гэж боддог байсан. Нэг өдөр зүгээр над руу залгаад миний ширээн дээр байгаа тийм бичиг баримтыг манайх руу аваад ирээч гэлээ. Би ч гэрлүүн аваачиж өгтөл нөгөө гоё костюмтайгаа хаалга тайлаад гэртээ костюмтэй үйжсэн бохоо. Яа. Тэр үед миний нүд бунд болсон байхаа. Гэрлүүн ороод суулаа. Гэрт нь хинч авахгүй ганцаараа амьдардаг. Анх удаа гэрт нь орж байгаа болохоор баг зэрэг бие бариад сууж байсан чинь хоёулаа кино үзэх үгээл. Ямар ч байсан нэг кино тавьсан. Тэгээл нэг л мэдхэд үнсэлцээд унтлагын өрөөнд нь ороод ирчихсэн. Хувцс тайлаад намайг яг жоохон хүүхэд унтуулах гэж байгаа юм шиг хөнжилд ороож тавьчаад тагт руу тамхилах гээд гарчдığım да. Би ч мэдгүй анх удаа хүнтэй ойртож байгаа болохоор энэ нь оршил гэдэг нь юм байна гэж бодож илээ. 4-5 минутын дараа орж ирээл шүдэ угаачаад над дээр ирсэн. Тэгээд секс гэдгийг анх удаа үзчихээд хамт хөвтөж байлаа. Дотроо одоо яад юм болоо? Босоод явах уу гэж бодоод хан руу харсан чи яг орны хажуу талын ханан дээр Чингисийн дөрвөн баатрын зурагтай хивс сүрч явхлантай хадаастай байж байсан. Тэгээд жоохон гайхаад харж исэн чи хажуунаас гинэт Чингисийн дөрвөн ноход агуу баатрууд байсан. Сүбэтэ баатар гэл бараг 2 цаг Монголын түүхийг гайхалтай их мэддэг байсан да. Хэсэг байж байгаад намайг гэрт хүргэж өглөө. Замд цагдаа зогсоогоод үнэмлэхээ регистрийн дугаараа гэж хэлэхэд нь надаас 12 ах байсныг нь мэдсэн. Даанч агуу их туршлага мэдлэгтэй байсан юм аа. Одоо ч гэсэн түүх ярьж өгдөг өө. Яа.
түүх ярьж өгдөгөө. Сонирхол ахта секс хийж дуусч араас нь гоё Чингисийн дөрөв нөх. Сүбэдэ Баатарын тухай. Сүбэдэ Баатар. Тэгээс эрэгтэй хүн түүх мэддэг байхаар надад гоё санагдаад байдаг ш жоохон. Түүх төлөв ер нь мэдлэгтэй хүн гоё. Им газар зүй түүх мөхт эсвэл би өөрөө жоохон муу байсан болохоор сонирхолгүй байсан болохоор. Тийм. Азар зүй бүгдийг мэддэг байвал бас амар гоё юм. Тэр чин тийм эн чин тэр чин тэнд байгаа. Үдийн наслахта тим том дигтэй залуутай анх удаа учирч билээ. X-ээс салаад удаагүй байхдаа өөрөөсөө нэлээд дүү залуутай Facebook-ээр танилцаад нэлээдгүй удаа хугацаа өнгөрвөө. 2-3 удаа гадуур хоол идэнгээ юм ярьж үзсэн. 2 байлаа. Нэг орой чатлж байтал хоёулаа хамт хонох уу гэж байна. Би ч бодож байгаа тгийгээд манад ирвэ. Хоол идээд уцаараа тоглоомынт тоглоод нэлээ оройтов. Тэгээд би нойр хүрээд байсан болохоор тусдаа ор засчгаад өөрийнхөө орон дээр хөвтөж байгаад унтчихаж. Тэр залуу шүнжин тоглоом тоглож байснаа. Юу вэ? What the fuck? Үүрээр дараад байна гэд хажуугаар ороод ирсэн. Би ч юм бодоогүй, шүн юуч болоогүй юм чиндээ ухааны бодоод нэг мэдсэн нөгөө нэг залуу маань хохираад унтаж байна шүү. Тэгэхээр би хувцас тайлаад дотор хувцастайгаа унтаад өглөө тэгсэн нэг удалгүй тэврээд эхэллээ. Би ч дотроо шүнжин яагаачгүй юм байж гэж бодсон шигэ байж байтал бүх юм эхэллээ. Өмнө нь тийм сайн өмсөлддөг хүнтэй хүртэл таарч үзээгүй. Бүх юм нь дэндүү төгс байсан. Дикийг нь бүр адуу нэг шиг том. Адуу нэг шиг том гэж мэдээгүй хаахаа. Үнэхээр ямар ч эмэгтэйг дуу алдуулахаар том бас гил сайтай хүүхэд байж үлээ. Одоо тэр хүүхдээс болж хэр баргийн ирчүүдийг таарагдхаа болсон. Адуу нэг шиг том. Чамд адуу нэг шиг том байвал гоё. Том бол тэгээд No. Ялангуяа том дик чинь хамгийн хэцүү нэм амар их арьстай байдаг байхгүй юу? Ингээд зүгээр л ингээд маш их арьс гэж боддоо. Яа гоо зарим байрлал болохгүй шүү дээ. Үүдэж. Тэгэхээр ийм нимкэн арьстай. Амар хөөрхөн ийм пинки ягаан өнгөтэй пенисээ бол үнэхэр гоё. Хоёул амар муучны хүн ямар ч хамаагүй амар эмэгтэйчүүдтэй тэгж юмаас. Одоо яг энэ дээр хүмүүс яг тэгээс гоё. Энийг цаана нэг нэттэй мэдчихсэн шүү дээ. Урт бэлгийн уруул үзэсгэлэнтэй, бүх бэлгийн уруул үзэсгэлэнтэй гэдэг нөө постыг шеэрлжсэн байхгүй. Тэгсэн чинь юу гэсэн байлаа? Тийм ээ. Бүх бэлгийн уруул үзэсгэлэнтэй харин жижигхэн дик бол муухай. Тэгэхээр бас бид нар эмэгтэй хүмүүс жоох юу байгаад юм буруу феминист байгаад. За яах вэ тэгж байгаа гайг болчихно. Эмэгтэй 18 настай танаа подкаст маш гоё хэрэгтэй санагддаг шүү. Би өөрөө унтагч байтугай өмсөлдөж үзээгүй. Угаасаа тгийх насч биш гэж боддгоо. Гэхдээ үеийн найзуудаасаа сонсохоор аль хэзээ love job, секс нэтэргээд олон янзын юм хийгээд үзсэн байх юм аа. Тэгээд найзуудтай тэгж үзээгүй нэтэр гэхээр гайхаад итгэдэггүй амар сонио. Тэгээд хаяа бас санаа зовоод байд юм өө. Хэрвээ ингээд team юм хум болохоор болвол юу ч мэдэхгүй байж иснаас гээд sex education-тэй холбоотой подкастуудыг сонсож туршлага суудаг нэтэр хувьдаа л туршлага сууд юм аа гинэ. Сонсож их туршлагатай болдог шүү. Баярлалаа. Хайртай шүү та хоёрт. Зүрх. Хөөрхин. Хайртай шүү. Тэгээ найзууд яг тэгжлээ гал та ингээд бүгдээрээ юм үзсэн юм шиг. Гэхдээ найзууд дунд ч бас үзээгүй юм байж л байгаа. Тэгээд тэгж хэлж байгаа чинь зүгээр насны л нэг юм нэгнээсээ илүү юм үзсэн болох гэж эсвэл ингээ ярианы сэдвээ нэмэх гэж ярьж байгаа юм болохоос биш. Бүгдээрээ заавал 18 таа үзсэн байх хэрэгтэй гэсэн үг биш. Тэгэхээр найзуудтай хэлхийн тулд ярихын тулд ямар нэг үйлдэл хийхгүйсэн дээр тий. Тэгээд иймэрхүү юмнууд сонсож, уншиж мэдэх бас амар хэрэгтэй гэж боддог. Би бас ер нь нэг тиймэрхүү охин байсан. Багасаа л ер нь тэгэл уншаал, судлаал сонсож монсоол мэдээд тийм сонирхолтой байсан гэх юм уу? Би бол бүр хожуу сүулт ингэж сонирхож эхэлсэн шүү дээ. Тийм. Одоо би бол бүр жоогноосоо хүлээлгийн өрөө подкастыг ярмаар байна. Хүлээлгийн өрөөнөөс ер нь айгүй их мэдэж авсан. Энд чи ер нь яриаггүй сэдв гэж байхгүй. Тэгэл айгүй их мэдээлэл өгдөг байсан шүү дээ. Тэгээ анх хүлээлгийн өрөө цацагдаж эхэлж байхад би 19 дэх юм уу 20 дэх гэсэн юм уу. Тэгээ яг тэр үеэс л ингээд арай чих мэх онгоогоод
Тэрнээс өмнө бол баг ингээл сексийн эс физик сонсгоор л чих шуугдаг байлаа шүү дээ. Тэгэж надад болохоор хүлээлгийн өрөө бол амар гоё юм. Гэхдээ дандаа миний мэддэг юмнууд байсан. Юус нэг тийм тийм үү юм уу гэж бодох юм бол байхгүй. Гэхдээ амар сонирхолтой. Тэгээд би бол бүр 10 өсвөр наснасаа ингээд амар сонирхдаг дуртай. Тэгээд миний үед болохоор Гойлонго цэг имэн гэдэг нэг вебсайт байдаг байхгүй. Тэгээд тэрэн дээр бүр ингээд амар гоё нийтлэлүүд байдаг бас байхгүй юу? Ингэх хэрэгтэй, тэгэх хэрэгтэй, хосуудын харилцаа, relationship гэл бүх юм ер нь байдаг. Тэндээс амар их юмнууд уншиж мэддэг тийм байсан. Гойлонго тэгэл ер нь миний үздэг юм оруулт юм болов уу? Гооч өмнөх нийтлүүд нь байж идэг тий. Тэрийг бол бүр ингээд байнга өдөр болгоо орж шинэ юм орсон байвал уншдаг. Тэгээд миний үздэг кино, сериалууд дандаа ер нь relationship мэбтэй холбоотой. Тиймэрхүү байдаг бас. Амар эсэргээрээ хоёлаа. Би ерөөсөө relationship-тэй юм романтик кино мэнаас сериал ерөөсөө үздэг байсан шүү дээ. Дандаа юм супер баатар матартай ч юм уу эсвэл нэг цуврал алуурчтай юм үздэг. Би уншуулав. Нэг залуу миний араас үхтлээ гүүгээд байхаар нь үнэхээр сайн байлгүй гэж бодоод хэд хэдэн удаа уулзаад болдож үзэхээр болвоо. Болдож үзээд үерхээр болвоо. Тэгээд бид хоёр ч үерхээр цар гаруй болоод дотн харилцаанд орсон. Тэгээд манай дандаа ирдэг болохоор нэг өдөр гэрт нь очиж үзье гэд уусаар байгаад гэрт нь очиод хийхээр болоод хийж байтал эхнэр нь ороод ирсэн. What the fuck? Тэгээд асуудал эхнэртэй гэдгээ хэлэхээ мартчихж гэж авд юм да. 3 сар үерхэж хамаг зовлонгой тоочдог байсан байж хогийн амт. Би нэг удаа Америкт явж байхдаа нэг баанд нэг өнгөт арьстан залуудад танилцваа. Тэгсэн чинь мань залуу миний Snapchat-ыг аваад үлдсэн. Тэгээд бүр хоёулаа уулзсан учрын энтер гэд болдгоо. Тэгээд уулзаад эхлээд амар нөгөөх чинь лама асаагаад вайн энтер хунгалж өгөөд амар гоё дуу муу тавьцсан. Би ч тэгээд дотроо пүү гэж бодоод яг сайхан оршил яваад тэгээд хийж эхэлвэ. Тэгсэн чинь амар дээр нь гарцсан алж исэн чинь Call me daddy гэж авдii. Намайг аваа гэж дууд. Би бүр юу вэ? Кино манан дээр л тэгдгүү мүү гэж бодоод банцсандаа daddy гэсэн чинь чанга louder энтер гэж мэгээд тэгснэ бүр намайг bitch мич гэж мэгээд тэгснэ дахиад call me king. Намайг хаан гэж дууд. Тэгснэ нэрийг нь хэл гэж мэгээд тэгэл би бүр за шааша газ дуусгаад хурдан явъя гэд тэрнээс хойш тэр залуу хөөхи юм хичээл байсан даа. Уулзахаас айгаад дахиж уулзаагүй ха. Би хар Чингис хаан ч юм байна. Наа хаан гэж дууд. Black Чингис хаан байна гэж тоглосон юм аа. Би нэг болсон юм а бичдэм үү гэж бодож бичлээ. Би найз охинтойгоо үерхэд бас муугүй удсан шүү. Тэгээд нилээн хийдгэл байлаа. Нэг орой ажиллаад хараад хоёлаа машинд хийж үзье хийж үзвэ. Тэгээд нилээн удаан хийж байгаад хайраа дугар гэд хэлсэн чинь найз охин хоёр дугарснаа амар инээгээд хэсэг инээж аваад яасан бэ гэд асуусан чинь моочгайгээд подкаст хийдэг штэ. Тэрний он гэд байдаг бичлэгийг санаад тэсгүй инээчлээ. Би ууралсан хүн шиг болоод жоохон аргадуулаад нэхэж ээжлээ. 8 сарын ихээр тэгсэн бахаа. Яа нодоо. Амар яаж дуурхаа боддог болсон баг та. Он гэж дуурдаг хүмүүс одоо бэлдсэн бахаа баг. Гэхээр л инээд нүрээд. Хар хүүхний үсийг мулт татаж билээ. Вигтэй танилцсан Виг гэж юу? Анх Америкт химэл үсийг. Виг гэж химэл үс. Анх Америкт ирчээд гүүрхэн шоколадан бор охинтой уулздаг болвоо. Тэгээд хэд хоногоос ирээ цэрээ алдаж эхэлвэ. Тэгээл нэг өдөр гэрт нь очиад за эхэллээ дээ. Тэгсэн нөгөөх маань болдгоо борыг маань гаргаж аваад амьдралтаа анх удаа ориг блоу job үзэх шиг болсон. Тэгснээ Аазуудынх жижиг байдаг гэсэн худлаал юм байна штэ гэж манига хөөргөөд л би чин тэнд бүх Аазуудын нэр хүндийг өндөрт өргөсөн хүн баавартай хөвтөж байлаа. Тэгээд хэд хэдэн байрлалаар үзэж байгаад доги стайлаар хийх гэхэд яг дуусах төхөд тэр араасаа бол бор онжих чи амар гинэ.
Тэр маань яг урд хар үстэй байсан. Яг тавихын ихэнх үед үснээс нь татаал авсан байхгүй үсэн бол сандраал шэт гэд орилсан. Намайг амар эмоцтой тавьдаг гарал гэж бодсон байх. Тэгээд анх бор охтуудыг бүгдээрээ хиймэл үстэй байдгийг нь мэдсэн юм да гинэ. Яа, инээдтэй ба. Нөгөө хойноос хийж байгаад нүүрлүүгээ хоёр алгадуулдаг охин нь байна өө. Дахиад нэг сторигоо явуулж байна. Найзтайгаа уулзаад нэг орой сайхан саун хорыг гээд орвоо. Бид хоёр саунда хонхоор болоод ганц хоёр пи уучаад унтцгаахаар болоод унтж байсан чинь утас дугуурц ирээд болч 0 орчоод уцаа цэнэглэж байсан. Таньдаг залуучууд хөзөр тоглоо сууж гин. Хажууд нь очиод уцаа цэнэглэнгээ хамт тоглоол пи уугаал байжсэн. Манайхын инкантод байдгийг орж ууй гэхээр нь за тэгё гэд найзаагаа дагуулад хамт явж ороод ууцгаагаад гэрийн эзэн бид хоёр бие биенийгээ таалаад өрөөрөө нь орлоо. Тэгээд эхэлвэ. Тэгсээ хийж байснаа орныхоо дээр амар туузан улаан гэрэл асааснаа хажуу шүүгэнээсээ гав гаргаж ирээд ортоогоо гавлаад орон бүр гав гавладаг ор. Тэгээд одоо чи минийх нэтэр гээл бүр намайг идэж мэдээл байжснаа. Дахиад шүүгээгээ онгойлгосноо тооy гаргаж ирснээ. Над руу хийх гээд тэгснээ дахиад анаал тооy бас гаргаж ирээд бүр над руу хийх гэж дайраад би бүр орлоо. Юу вэ? Асууж масуудгүй юм уу эхлээд? Үгүй гэд тэгсэн чинь хийнэ хийлгэж ээж би чамайг явуулна нэтэр гэхээр нь хатуу ухаан гаргаад. What the fuck? Хатуу ухаан гаргаад за хийж болноо. Эхлээд би чамайг хөхөөд өгье гэж гаваа тайлуулж агаад өөрийг нь гавлаад дургуун үрээд анаал руу хийдэг тооён чихэж хаячаад хаяад явж илээ. Найзыгаа аваад аз олж найзууд нь нөгөө өрөөндөө тасарсан байсан гинэ. Ёо. Амар аюултай мэдээ. Яа бүр сэртэл нөгөөд чи хүлээж өөрийгөө тайлах юм шүү дээ. Ямар мэдэл муутай залуу вэ? Баг хүчин мэдтэй юм жоо. Тэгээд тэр асуухгүйгээр анаал руу чинь тий. Энд чи өмнө бас өөр хүн. Энэ BDSM юмуд чинь ярилцчиж хийх ёстой шүү дээ. Аюултай. Гавлснаа шууд хийх гэж дайрснаа. Хийлэгжилж явуулна чих шиг тий. Хатуу ухаан гаргаад манай охин бас өөрхөн. Аа. Шууд амар эсэргүүцээд орилж чарлаад унах юм бол бас эсэргээр эргэж магадгүй шүү дээ. Бүр ингэ чимээгүй болох юм гээд. Яа тэгтээ ингэ танихгүй хүн ингэ чинь анаал руу чинь тойж ихэж нэг одоо гавлчаад what the fuck аимшигтэй. Би 23-тай лесбиан охин л доо. Нэг өдөр найз охинтойгоо гэрт нь өдөржин хийгээд ядарч өгөх гээд за боли харий гээд яг хувцаа өмсөөд үүдний тойлонд үсгэцгээ хараа зогсож байсан найз охин ардаас тэврээд үнэн сэрэлтэй хоёр гар хувцаа бараг уурхан шахуу дахиад эхэлвэ. Эхлээд удаагүй байхад хаалга нүдэд химбэ гэсэн ээж гэж авдیں۔ Ирэх болоогүй гэсэн бидтэй гэсэн чинь түрүү очиж байна гэсэн мартчихж гээд тэгээ ээжд нь баригдаад салсан да. Сэрэлтэй охтууд дэмий юм байл шүү. Яа юу цаа. Яагаад салцсан бол тоо. Хай 22-т эмэгтэй байна. 15-тай байх. 15-тай гэнэ үү? Юу устгай. Сайн байна уу? Дөнгөж сонсож эхэлж байна. Их гоё ярьдаг хоёр эмэгтэй байна. Тэгээд нэг сонин гэхүү амьдралд байдığım уу гэмээр юм хэлэх гээд сууж байна. Би найз залуутайгаа 2021 оноос хойш одоо хүртэл хамт байгаа. Их дотн болсон. Манай хүн надаас 19 насаар ах. Би одоо 24-тэй. Тэгээд танай Soulmate гэсэн подкастыг сонсоод нэрэл таарч байна гэж бодож исэн. Гэхдээ нэрэл тэр хүндээ хайртай байгаа. Юуг хэлэх гээд байна вэ гэхээр нас бол тоо юм бэ шүү л гэж хэлье. Сайхан хайр зөв хүнээ олсон бол насны тоо нэтрээс болж битгий алдаарай л гэж хэлж байгаа юм шүү. Энд үнэн баха тий. 24-тэй 19 ах гэдэг чинь 43-тай. Гоё ах бишээсэн ч гэсэн бүр юм амар 19 ингээ 20 морин насны зүрхч одоо ингээ амар элбэг гэдэг болчихсон. Тэрнээс бүр амар их насны зүрхтэй нэ энэ бол үнэн хайр тий чин сэтгэл гэдэг хүмүүс байдаг шүү дээ. Тэгэхээр угаасаа үнэн баха. Байдаг болол тийм байгаа. Тий. Ер нь тэгээ тийм хайрнууд чинь бас нэг бодлын гоё шүү дээ. Өөрөөр орны хүмүүс бие биендээ хайртай болох чинь бас амар гоё. Тэр чинь амар хайртай болол хамт байгаа, насны хязгаартай ч гэсэн хамт байгаа хүмүүс гэл нэг тийм уламжлалыг эвдсэн хайр чинь үнэхээр хайртай байж ижил бүтэн. Тэгэхээр амар хайртай гэсэн үг гэх юм уу? Яг ингээ нас мас ойролцоо ч юм уу ингээд бусад одоо альва юмсыг харах өнцг нь ойролцоо хүмүүс нэг нэгэндээ хайртай болоод хамт байх. Тэгээ шал өөр
соёлтой өөр харах өнцгтэй эсвэл насны зөрүү ихтэй ирнэ нэг нэгэндээ хайртай болж байгаа бол бусад хосуудаас илүү их хүчин чармаалт гаргасан эсвэл бүр тэрнээс илүү өмнө хайрлах гэсэн үг баг тийм. Амар. Яг зөв. Гой санагдчихлаа. Гинэт. Сайн уу хоёроо байнга сонсдог шүү. Та хоёрыг гоо сонсох дуртай. 5 сард болсон түүх. Би экстэйгээ үерхэд удаагүй байж байгаад анх удаа уулзахаар болвоо. Тэгээд аав ээж ирэхээс өмнө явна гэд гэрт нь ороод шуудхан эхлэв. Тэгтэл эд дундаа явж исэн хаалга дуграад сандраад экс маань ийм эрт ирэх болоогүй дээ гэсэн харцтай. Би шууд хувцас өмсөөд экс төрсигтэйгээ үүд рүү очиод тэгсэн ээж нь хүн байгаа мó гэд тэр хоёр үүдэнд ярилцаад ээж нь ороод ирэв. Би хөшгөний ардуур орсон. Тэгсэн ээж нь харанхууд танилцах уу гэрэлтэй танилцах уу гэд би ч гарах уу яах уу гэж бодоод тэгээд танилцаад тэгсэн аав согтуу яг ирж байгаа гэд би бараг л аавд нь алуулна гэж бодоод ухаан мэдрэлгүй гүүгээл гарсан. Ээж нь айгүй хөөрхөн даарна штэ юмаа өмсөд гарахгүй яасыг гэд тэгэл гараад шатаар бууж явахдаа аавтай танихгүй хүн шиг зөрөөд гарсан. Яа яг орж ирж ирсэн юм. Санийх гэдэг эмэгтэй юм уу эрэгтэй юм уу? Эрэгтэй юм бах та. Эрэгтэй юм шүү. Эрэгтэй гэсэн шүү. Нөгөө охин нь төрсөгтэйгээ хаалга онгойлгосон шүү. Сайн уу хоёроо 24-т эмэгтэй сонсогч нь байна уу? Салигачаа шарнаа гэнэ. За роуст тайм. Нилээ удаан үерхэд л хөөрхөн байж агаад нэг өдөр секс хийхэр болвоо. Тэгээд л заа зүү болоод амар өрнөл хийгээл би ч мөр байж ядаад л манай хүнч болохоо байсан баха. Хийлээ. Тэгсэн бүр амар жижиг. Гол нь өмнө нь би ёстой амар алдаг талдаг л гэд байсан. Үерхэх үедээ би хөдөө ажилдаа ихэвчлэн утсаар л ярьж агаад хийж байгаа нь тэр. Би инеч гэд болтгүй. Гэл хоолоогоо зассан чинь яасан өвдөд байна уу? Би аахаа гэж уянгалуулж хэлээд л нөгөө бүжин маань ч 1 2 3 гээл дууссан. Би бүр шок хаа. Тэгэл тэр алдаг гэд байсан нь юу байсныг одоо боддгоо. Том биш, удаанч биш. Магадгүй 2 3 л байсан баг. Тэгэл салсан даа гэнэ. Бүжин маань төрүүл ингэж худлаа ярьж ерөөсөө амар өндөр expectation нөгөөдөх юм те худлаа. Ааха. Тэрний орд юу ч яриаггүй ингээ хүлээлт багтаа уулзвал арай өөр штэ. Яг ална гэж. Ааха. Тэгж яриаггүй байсан бол бас арай ч жижиг санагдахгүй жаахсан юм бэл. Ааха. Найз охинтойгоо 2 залуутай буудал орохоор болвоо. Ганцхан өрөө байж таарсан. Манай найзын залуу над руу харснаа. Та хоёр түр угаалгын өрөөнд орчооч төхөө гэсэн. За нэгнийхэн төлөө твчин энтер гээл нөгөө залуутай угаалгын өрөө орсон чинь бүр ор зассан байсан. What the fuck? Ядж байхад тэр угаалгын өрөө нэх том байж энтер. Нөгөө хоёр орон дээр гал аваад ихэлсэн чинь хажууд байсан залуу. Хоёулаа зүгээр байхаар хийх үү гэж авсан. Яа бүр аль хэдийн ороод 0-та ор мороо засаад бэлдсэн ч шиг ёо. Арай. Яа. За. Дуусах уу? За. Энэ үрээд мужгамууд подкастын. Оо! Юу дуусахгүй ёо. Юу? Тэгж харж тэр өөдөөс юу тоглоомоо тайлбарлахаа мартсан байна шүү дээ. За тэгээ. За энэ үрээд story time дуусгая. За, sex toy танилцуулах булан маань ирж байна. Тэгээд хоёр тоглоом танилцуулъя. Энэ нь болохоор алсын цайны удирдлагатай тоглоом байгаа. Нэг нь Panty, нөгөөт нь Panty Pro гэд хоёулаа алсын цайны удирдлагатай. Тэгээ хоёулаа төрсөйкөндөө хийгээд өмсдөг гэсэн үг. Өмсдөг өдөр тутмын ингээд төрсөйкөндөө ойлгохгүй байх шиг үлээ. Одоо өдөр тутмын төрсөйкөндөө наагаад өмсдөг штэ. Тэр шиг яг төрсөйкөндөө тоглоомоо тавиад тэгээд төрсөйкөн дотроо ингээ хийгээд өмснө гэсэн үг. Тэнгүүт нэг нь болохоор дотор ордгоо яг зөвхөн одоо хилүүн дээр үйлчлдэг. Гаднаас үйлчлдэг тоглоом нь Panty гэдэг байгаа. Panty Pro нь болохоор яг дотор ордог. Тэгэхээр GC хилүү хоёр дээр хоёулын дээр нь үйлчдэг. За тэгээд миний өгөх тип нь болохоор ямар үед өмсөж зөвл зүгээр вэ гэхээр хосууд гадуур болзаандаа өмсөх гоё. Олон нийтийн газар хоол идэж байхдаа эсвэл кино үзэж байхдаа эсвэл клабд байхдаа
стрип клуб байх та ч юм уу тий. Өөрөө эсвэл удирдлага аваад үзэж болно. Эсвэл аялж явах та ч юм уу тий. Заавал найз залуу нь удирдлагыг аваад яхаа албагүй. Чи ганцаараа ахтаа ч гэсэн өөрөө удирдлага аваад яаж болно штэ. Ер нь л тий. Стрип клуб орохдоо гоё эсвэл нэг секси кино үзэхтэй ч юм уу. I don't know. Кино театрт секси кино үзэхтэй гэж. Яг удирдлагын тустай байхын давуу тал нь нөгөө удирдлагатай биш өөр дээрээ гормоо солидог хурд муртаа өөрчлөлтөг тоглоомнууд жоохон анхаарлаа түр ингээд сарниулах шаардлага гараад идэв шүү дээ. Удирдлагатай бол тэг шаардлага байхгүй. Тоглоомоо зүгээр хийгээд ч юм уу зүгээр орхичихно гэсэн. Тэгээд Panty Pro 2 хуйлаа удирдлага нь бол нэг 10-аас 15 метрийн зайнаас удирдна. Тэгэхээр нөгөө өрөө мөрөөнөөсөө байсан ч болно гэсэн. Манайхаас нэг ихтэй хэлж болох юмгүй мэдгүй байна. Нэг үйлчлүүлэгч нөхөр нь нөгөө бие муутай ингээд орондоо гэртээ ингээд түр хэвтрийн байдалтай байгаа хэдэн сар хэвтрийн байдалтай байгаа гэж байгаа байхгүй юу. Тэгээ өстой ийм бэлгийн амьдрал ер нь амар хэцүүдж байна. Их чинь ингээд хүүхдүүд байдаг болохоор усанд орж явахдаа бааны өрөөндөө их чинь ингээд тоглоомоо барьж ороод нөхөр маань ингээд унтлагын өрөөнөөс ингээд удирдвал хүрэх болов гэж асуусан. Тэр бүр амар хөөх юм а тий. Тэгэхээр яг 10-аас 15 метрийн зайнаас яг нөгөө дунд нь хэр олон хан ман байгаагаас шалтгаалаад хоолой хоёр нь өөрчлөгдөнө. Тэгээд тоглоом нь хоёулаа усны хамгаалттай, эмнэлгийн зориулттай силикон материалаар хийгдсэн. Цэнгэлдэг. Удирдлагынууд нь болохоор зайгаар ажилладаг байгаа. Тэгээ удирдлага нь усны хамгаалтгүй. Тоглоом нь усны хамгаалттай. Тийм хоёр тоглоом байгаа. Тэгээ Panty Pro авдаг хүмүүс нь ихэнх нь бүгд ирчүүд байдаг. Дандаа найз охиндоо эсвэл их нэртэй авдаг бүр амар контролер талтаа авах хэрэгтэй тий. Яг ингээд найз охинтой өмсүүлж агаад гадуур явж байгаа. Чамаа байхгүй гэхдээ баг манай их үүсгчүүд баг ирчүүд байсан баха. Дандаа их нэртэй авах гэсэн найз охиндоо авах гэсэн. Манай найз охин одоо хөдөөнөөс ирэх гэж байгаа. Манай найз охин гадаадаас ирэх гэж байгаа гэж бүр амар хөөрхөн. Ер нь амар гоё аа. Гоё болж байгаа санагцсан. За ийм биш үү guys. Өөр юу ярьдаг лээ яадаг лээ. Чи бүр мартчихжээ. Best of the best stories оруулсан YouTube дээр. Тэгээ яг зөвхөн дан story time сонсох дуртай хүмүүс тэрийг бас сонсороо. Яг би өөрөө сонссон чинь ч гэсэн өмнө нь уг нь чинь би өөрөө уншаад relay подкастаа дахиад зөндөө олон сонсцсон байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ дахиад сонсоход стил амар инээдтэй хэвээр ингээл яг анх удаа сонсож байгаа юм шиг инээд үргэлээ. Тэгэхээр тэр нөгөө яг хүмүүсийн дуртай ямар ч эхлэлгүй, ямар ч олон юм ярихгүй шууд эхэлж байгаа. Тэрийг сонсоорой. Voice-оор хэрвээ өөрийнхөө түүхийг өөрийнхөө дуу хоолойгоор манай сонсогчдод хүргэхийг хүсвэл muujgamud@gmail.com хаягаар voice-аа рекорд хийгээд явуулаарай. За. Айгу нартай өдөр ахт ихэлсэн. Одоо бүр харанхуй болчлоо. Илүү зөндөө удаа ирсэн шиг байна. Харин тийм бүр хав харанхуй болж байна. За би одоо өглөөний цаг авуулаа. Гоё юм уу? За явж гоё юм хийлээ. Bye.